Би зүгээр Холмс гэдэг богт орсон байлээ. Тийм. Яг үнэ. Чи одоо яг энэ подкаст яваад байгаа мó? Тийм. Яг ингээд тийм үү? За. Окей. За гоё. Йоо за бич. Одоо яг хоёр тэгтээ ихлээ бүр ингэж хийхгүйсэн үү те? Тийм. Зүгээр нэг амар эхлээд ах юу ах дугс мэдэж байгаа. За. Гэтэ мань ингэж бодсон. Чамаас нэг асуулт дүүгээ танилцсан. Танилцуулаад. Зүгээр хүүхд сууж идэх. Энэ манай дүү байхгүй юу? За. Манай дүүгийн нэр хэм блэ? Санжаанаруу. Манай Балткогийн төршөнд байгаа Санжаанаруу гэдэг. Санжаанаруу хэдэн настай? 11 настай. Равелигийн хувьд одоо дүүтэйгээ хамт орж байгаа анхны подкаст. Тийм. Монголын бас хамгийн подкастт орсон хамгийн залуу Монголын. Тийм. Одоо анхны хүүхэд оролцогч. Чи тэгтээ яагаад тэгч одоо гүр аригчаа гэх юм уу да үеийнх. Тийм. Үеийнхэн гэж Баян онгорт бас нэг хэсэг очиж үзчихсэн. Болгоных гэдэг юм байна. Чи яагаад подкастэнд орох уу гэдэг сандыг хүлээж ирсэн? Би югдүүлээ түрүүс нэг агаагийн дууж байгаа югдүүлээ. Би юу ч мэдэхгүйсэн байхгүй. Тэгсэн чи агаагинд нэг 3 цагаас нэг подкастэнд орох гэж байгаа гээл тэгэл би орчих гэсэн байхгүй. Чи өөрөө орох хүсэлтэйсэн юм шүү дээ. Алтартаа болох сонирхолтой тий. Алтартаа. Чи ахыг алдартай гэж боддог уу? Бодно шүү дээ. Яагаад? Юугаар алдартай? Одоо юу хэмтэй комеди. Тийм. Энийг чамд ингээд сонсоод ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо дүүгээрээ бахархуулах. Үгүй энэ чи бахархах гэх юм уу? Гоё шүү дээ тий. Яг хөө тэгээд гайгүй. Тэгээд нэг амар гоё бол биш ээ. Тийм үү? Тий. Би энийг асууж боддог. Аав ээжээр чи хэл мэдээ. Чамаг хүлэмжшүүлдэг үү? Одоо чамаг хүлэмжшүүлдэг. Комеди. Ямар асуулт. Үгүй багтдаг уу? За багтдаг уу? Йоо. Мэдрэгдэж байна тэр нь. Тэгээд ер нь айггүй байдаг шүү. Мэдрэгддэг бах те. Тийм. Үгүй ер нь л ингээд сүүлийн хэдэн жилүүдэд бүр илүү гайгүй гэсэн. Ихэнхдээ ер нь жоохон загнаад. За. Үгүй би ер нь л яг тэрийг яаж одоо жишээ нь баримжаалж ийнэ гэвэл илүү их загнуулдаг гэсэн. Одоо илүү ярилцдаг гэсэн. Одоо юу загнах юм? Яагаад загнах юм? Яг хөө тэгэл тийм төрлийн хүн биш дээ. Амьдрал чаанда бараантай цагаатай шүү дээ. Амьд сүртэй хостой шат. Миний амжилт идэх чи ардаа заавал нэг эрсдэл дагалж явдаг шүү дээ. Хэдүүлээ за гейминг ярий заяа. Та хэд ер нь ямар төрлийн яг тоглоом илүү тоглох дуртай вэ? Одоо ийм стори тий эсвэл бол ийм үед авдаг тий single player тоглоом эсвэл нэг multiplayer гэдэг байгаа шүү. Тийм CS Dota мөтг байгаа шүү дээ. Баалаа гэдэг. Одоо заяас гэх үү? Мань би бол уусаа goal ер нь хооч 1.6 тоглолдог байсан. Тэгэл ер нь counter нь илүү сонирхолтой. Одоо Dota ч юм бол нэг юм нэг л ингээд сугарах юм бол цаашаа ингээд боломжгүй шүү дээ. Ер нь тэгээ сугаараа л дуустдаг. Counter ч юм болохоор яг өгсөн ч дараа ч бүх юм шинээр эхэлж байгаа болохоор тэр нь хамаагүй ер нь. Goal. Чи тэгтээ single player юу тоглолт юм уу? Тоглож байсан уу? За юу тоглож байсан? Нөгөө нэг чита мета Call of Duty мэтийг л яг. PC-нд байдаг л ер нь бүх тоглоом. Чи тэгтээ яг ийм нэг single player яг үнэхээр тийм цайхан тоглоом нь яг цаг зарцуулъя гэж зарцуулж байсан уу? Үгүй. Тийм л юм байна л да. Тэ. Одоо мэдгүй хүмүүс бол яг заяа бол яг үнэндээ counter юм бол үнэхээр яг solid те сайн тоглож. Гайгүй. Rank чанда 7-9 лүү. Премьерийн юу? 20 гэдэг чинь ийм амар байхгүй те. Ер нь заяа ч үс олон жил тоглосон л та тий. Тий. Би бол тэгэнгүүт одоо 7 молон каштэй. Тий. Тэгэнгүүт заяа чин тэгэнгүүт нөгөө нэг яг контрын хайпнаас өмнө бид PC-нд нөгөө нэг тоглоход бол заяад бол үнэхээр алаарч л байсан. Муудалж байгаа ч юм. Чи санаж тэр даа тий. Бид нэр заяаг ээгдчих гэж энд ирээгүй. Хит гэсэн батгахсан. Алны танил хүмүүс. Алны танил хүмүүс шүү тэр хүмүүс. Рефрод байдаг. Заяаг ээгдчих. Коммент дээр нэрээ бичээрэй те. Яг нэрийг зөв биччихвэл заяа чи лайклчих заяа. Зүрх дарч. Битсэн болгон дээр лайклах. Тэр хүмүүс бүр боож өгсөн байгаа те. Хоёр рэпер боож өгсөн байдаг заяад. Яа. Тэгээ тэр нь тэгээд хэрүүл над руу явсан байдаг. Рэпрүүдийн эгээгоор хааллах бол гоё. Тийм. Баярлахаас үлдэг явах юм. Мань ерөөсөө юу лээ? Ямар тоглоом? Би бүр хар бага хүүхд байхасаа л
бисээ дотоод төлдөг гэсэн. Одоо болтол дотоод л дуртай. Яг уу энэ хаяа маяа бол гөөмөө ер нь хаяад бол гэтээ яг амар хүсэж бол тоглохгүй. Зүгээр ер нь хаяада дотоод л гэсэн. Одоо ингэж байгаа юм заа хандаа. Одоо та нар сайн харах юм бол дотоод бол ер нь тоглоомоос хасагдчихэв. Юмтайгаа одоо ингэ зэрэгцэж одоо хөгжлийн үед үзэгчнэрийн үед ягаад тэгэхээр Dota механик маш өндөртэй тоглоом. Сая заяа хэлсэн шүү дээ. Суурхын үед сугруул тэр жигтэй сугрын явна гэдэг ч юм уу те. Гэхдээ хөгжөө гараад ирэх боломжтой. Амар алаан, маш их тактик, маш их одоо анхаарал байж тийм маш их стратегтэй байж тэнд дундаас алдаж гарч ирж байгаа. Алдаж гарч ирэх ялах юм бол тэнд авах хэвээр хамгийн гол мэдрэмж аав те. Тэгэхээр энэ маш өндөр механик. Одоо би жишээлбэл Dota-н дээр баг шинэ тоглогч орж ирэхэд боломжгүй болчиход байна. 10 хэдэн жил би Dota тоглож байгаа мөртлөө одоо болтол хөө ийм юм байдаг байсан юм уу гэмээр юмнууд байн гарч ирдэг заяа. Би баг тоглох болгондоо баг өдөрт нэг шинэ юм баг илрүүлдэг заяа. Өө энэ чи ингэдэм энд ийм юм байд юм байна гэдэг ч юм уу. Тэр нь айл олон жилийн өмнө угаасаа юм наач угаасаа байдаг юм штэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ нүгээр Dota бол жоохон хүмүүцгчтэй алдаад. Тэгээд Гов одоо хин ч харсан айгүй ойрхон амархан болчиход шүү дээ тий. Үгүй тийм. Гэтэ Dota дээр хараа би гайхт юм байдаг хгүй. 12 үгүй 20 он бүлэн TI маш ч юм уу амар байсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нөгөө нэг team spirit-ийн яг доороос ингэж амар бүгдийг хожиж гарч ирдэг TI. Dota-гийн тэмцээн гэхэд одоо яг хаана юу болж байгааг бол хэдүүдэн талд бол нэг яг нэг хөрхөд хэдэн хүндэл хүрдэг бүр ингэ шинээр ингэж бүр ингэж юу яадаг болцсон санагдаад байна надад. Сая бол гэхдээ TI болоо жоохон тэгээ болсныг хин ч юу н баг нэг мэдгүй. Тийм үү. Манд нь бол харагдсан. Тийм мэддэг хідэн л юу н бол яг зөвөр ингэ сонирхдаг хідэн үзэж байгаа бол. Би одоо буцаад Dota тоглож байгаа байхгүй юу? Тэгээд манчин бол ер нь хамгийн Dota-аар ранг байхгүй. Одоо яг Монголд дугаас бүх юм дарагдаад байна. Монголд бас шүү дээ. Гадагшаа тоглож байгаа амар сайн тоглогч нар байна. Яг цөөхөн ч гэсэн. Тийм. Одоо Навид хүртэл манай Монголоос ч хүн явж тоглосон шүү дээ. Team Secret-д Lil-хийн 2 тоглосон. Semi 2 тоглосон. Navi-гийн mid-laner манай Sanctity тоглож исэн гэдэг ч юм уу те. Одоо Sanctity Narman 2 Boom-д тоглож байна. Бас энэ Азтай бас нэлийн том багууд юм. Сая TI-д орсон баг шүү дээ. Boom ч сая TI-д байсан мэт. Мэдгүй. Тийм байсан. Гих мэтчлээ уул нь ингээд Монгол тоглогч нар уул нь байна. Тэгээ даанч нөгөө үзэгчд үзийгээд ойлгохгүй болоод чи тоглож үзсэн үү? Dota. Тоглож үзсэн. Яагаад дургүй? Одоо нэг тийм нэг дээгүүрээ ингээд нэг дарж марч тиймэрхүү. Одоо юу хэмтэй одоо тийм механик дарангууд хөдөлч мөдлөө. Хэцүү юу? Тийм нэг тийм. Сонирхолтой биш те. Биш эсэн нөө. Тийм. Одоо ингээд дарж мараад одоо юу хэмтэй Mobile Legends ч одоо ингээд бариал ингээд нэг юм дараал тэгэл гинт комбо өөрөө орж мороол үүдэн шүү дээ. Нэг тийм нэг өөрөө нэг тийм. Dota механик энэ да яа. Тийм. Чи Mobile Legends тоглодгоо л үү? Тоглохгүй. Тийм үү. Дургуй шүү. Чи Roblox тоглод юм уу? Үгүй. Roblox нэг найзууд тоглодог болохоор би зүгээр загаад тоглодог байхгүй. Айл үндэ би дургуултээ. Би зүгээр CS тоглодог. Хүүхдүүд Roblox. За Baltica юу тоглож байна? Мань бол илүү за single player-ыг би илүү санал болгох нь хүмүүст. Жишээ нь Балконоор Steam-ээр зөндөө олон тоглоом тоглоод байна шүү дээ. Одоо бид хоёр бол ер нь л жинхэнэ single player-уудын ер нь л Fast and Furious. За Last of Us. За чи шилдэг 5 хайлтай. Single player. За нэгт Red Dead Redemption, хоёрт Last of Us 2. За тийм миний хэлсэн. Assassin's Creed. Ghost of юм аа. Тий. Ghost of Tsushima 3. За дөрөвт нөгөө нэг Last of Us 1. Тийм, Last of Us 1. Last of Us 3 гэх. Дараалаар тэгээд хэцээдэг те. За. Тэгвэл сүүлийнх нь юу бодлоо? Сүүлийнхт нь байх. Минийх бол Mafia Trilogy 3 ангитай. Одоо 4 дахь анги гарсан байгаа. Тэр бол үнэхээр гоё тоглоом. Мань single player тоглодог. Чита одоо жишээ нь ямар ч төлөв тоглох. Яг хідээс нь эхэлж тоглосон. Ер нь тоглосон. Чита тоглож ирсэн. 5-аас нь л тоглосон шүү дээ. Одоо гоё явах те яг юм. гарч байгаа житаг хүлээж гинөө. Хүлээж байгаа. Хүлээж Тэр хүлээж гинөө. Хүлээ яг уу би тоглодгоо зөө. Тэгтээ ингээ viral болоод юу мууг нь харахаар угаасаа яалчгүй ингээд чи 5 тоглосон. Үгүй тоглож байгаагүй. За төрсөн үү? Үгүй 5-ын зүгээр нөгөө нэг юу нээд штэ. Зүгээр ком дээр тоглох single player тэрийг нь тогложсэн. Одоо ч бүр нөгөө нэг RP гээд role play гээд бүр ингэж бөөндөө ингэж тоглодог болсон юм байл шүү дээ. Өөр дөрүүд ингэж гарч ирсэн ээ. Яг бодит амьдрал шиг тэнцэнэ ингэж
Яг амьд. Одоо нэг нь имч, тэнгууд балтгаа цагдаа ч юм уу. Тэнгууд тэнд явж байгаа хүнийг чи хариуцсан би имчилдэг ч юм. Тийм юм яг биш бодит үү? амьдрал дээр бүр ингэж юм хумын шалгаж бичиг баримтын шалгаж. Йоо. Бүр Тэр чинь бүр тэнцэнэ дондох юм шүү. Ингээд харин одоо бодит амьдрал чи өөр утгагүй болоод бүх юм тийш шилжих юм ингэж шиг байсан. Тийм. Тэгээ угийн coin бас тэрэн дээр байж магадгүй гэдэг. Тийм бэ те. Real life руу шилждэг. Тийшээ coin оруулаад Житагаас чи мөнгө олвол амьдрал дээр мөнгө олж ийнэ л гэсэн үг. ёо. юм шиг биш. Житаа дээр юм заруул амьдралдаа бас зарна гэсэн үг юм шүү. Тийм. Гэтэ ер нь л чита 6 бол тэр чинь гэдэггүй арай л удаан зардал нь амар юу Сая уул нь гарч чаад Бурж Халифатай ижил тийм гэсэн шүү. үртүнд яаж байгаа юм тийм үү. тийм юм. Бурж Халифаг барих зардалтай ижил үдчихэж байгаа. Би тэгтээ бас одоо ингээд тийм юмны зохиолыг бичдэг хүмүүс айгүй гой санагдаад байдаг. Аха. Тэр бол бүр амар тий. Тэр процесс яг яаж үүсдэг болоо тий. Би одоо мал урууд гээл тий. тий амар сонирхолтой шүү дээ. Одоо жишээ нь энэ Beer Night-тэй одоо Rocket Bay-ийн тоглоом яг нөгөө нэг анхны version Steam-нэр Демо хийчихвэр Тийм ээ нөө. тий тий. Carnival онтой демо гарцсан байгаа бүгдээрээ залуусаа тоглож үзээрэй тий. Тэр бол амар удаа хүлээлгэж чинь тий. Тэр бол угийн гэтээ тэр процесс нь угийн бас сонирхолтой л санагдаад байгаа байхгүй. Одоо ер нь тэр чинь зүгээр ингээ бүр нойлоос нь бичиж штэ та. Тийм. Та зүр тийм бодол байдгүй сонирхолж юм уу? Би бол тийм Би бол тоглоом тэр талаар бодож явж байгаа. Чи ямар зохиолууд дээр ажиллаж байна? юу нэ? Зохиол Ер нь л зөндөө реклам байгаа уу? за реклам хасъя. За тэгэл ер нь Дайралцсан гэдэг ч юм уу тий. Оо тийм тэгэл дайралцаанууд байна. Сүүлчийнхаас бус бүх дайралцаан дээр зохиолжор байсан. Бүтэн дээр нь. Тийм. Тэгээд Cubic Comedy-гийн нөгөө галзуурх нь Canon кинон дээр байсан. Canon-ы зохиол дээр ажиллаж байсан уу? Тэр л байна да одоо. Газуурх Тийм. нэг тий. Тэгээд доол нь сайн амьдрал маань 3 дээр бичиж байгаа. Тэгээд орхицсон. Яг тэр чинь 3 хэсгээс бүрддэг шүү дээ. Нэг хэсгийг нь оо. Гэтэ тэр ч одоо ямар битсэн ч гэх юм уу да. Тэр ихтэй амар dark надад бол амар dark мэдрэмж байсан шүү. Тийм, тэр үг холтой хэвчтэй. Намайг ингээ зүгээр дуудсан бохгүй юу? Хоёр хойлог дуудсан уу? Балтко эхлээд орцсон байсан За. юм. Тэгээд нөгөө гөөт ах найруулагчсэн шүү дээ. Тэгээд нэг ингэж уулзсан муулцаад байжсэн чинь би нөгөө ахаас асуухгүй юу? Гөөт ахаас одоо найруулагч заахаа ингээд та ингээд одоо ирж уулзсан болох ч юм уу юм байвал хэлээрээ дүүн бол Google очиж юм очиж гэсэн чинь өө за заах нь тэгээд ер нь бол холбогдно гэж аа. Тэгээд байхгүй болцсон бохгүй юу? Тэгээд би хөдөө хөвсгөл рүү аяллаар явцсан байсан чинь залгаад нэг охин маргааш юуны уншлагтай ирээрээ гээд тэгээ би ингээ юу ч мэдэхгүй тэнцээ ингээ зүв зүр очиж суужсэн чинь найруулагчийн солигцсон өөр нэг ах бод нэрийг хэлээд яах вэ? Нэг юм жүжигчин хүн ирснээ ахын төчнаа текст унш гэдэхгүй. Тэгээ би зүгээр л уншиж байгаа шүү дээ тэр чинь нэг текст. Тэгээдсэн чинь чи ахын дөө яаж уншаад байгаа юм бэ гэд чи мэрсийн жүжигчин муу юм уу гэдэхгүй. Биш үгүй ахаа гэсэн. Тэгээ чи ахын дөө юу хийж байгаа юм? Йоо тийм үү. Амар ингээ саагшаад ингээ би үгүй ахаа яг үндэ ингээ Нэрийг хэлж штэ. Хэлэхгүй юу? Яа тийм. Яа чи хэлээч. За. Шах яа инкер хэлэх яг зөв хэлсэн. Тэгээд чи амар тэнэгэл юм байл ингээ зүгээр би ингээд өөрөө орё гээгүү ингээ Тийм. тэгээ би ингээ за чадхаараа ингэнэ гэд хэлсэн байсан дуусна. Тэгээ чи энд юу хийж байгаа гэж. Тэгээ чи юу гэсэн? Юу гэсэн тэгэхээр? Үгүй яха би ингээд тэгэл ирсэн шүү дээ. Ирсэн шүү дээ. Гүйт ах наа болно гэсэн шүү дээ. Та яага болохгүй гэдэг байгаа. Тэгэл яг үнээр нэг мэдчихв та нар. Тэгэхээр ингээ болохгүй байвал тэгээ би эндээс өөр явчөө гэдэг. Тэгэл гараа ярьсан. Жаав тэний. Тийм шүү дээ. Угсаа. Би чадахгүй юм маа тэнд ингээд хүндтэй ингэж дээрлэхүүлж мэй. Унш гиснэ унш. Тэр чинь яг ингээд нөхцөл байдал нь амар сонин таарсан байхгүй. Тэр гинт нэг найруулагч нь солигдож болов. Хийгдэг үл орол да. Яг өмнө тандаа л явуулчихлаа шүү дээ. Тэгэл тэгсэн чинь гинт найруулагч солигдтал тэгсэн чинь нөгөө нэг хүн нэлээ ийм жоохон боевик кино найруулагч шиг манай бод ийм зодоотой кино юм. тэгж бодсон яасан өстой. Тэгээд браваас кино хийгдэж хөөш. Тэр бро бол тэгэл тэр киног бол сүрүүлсэн гэж би бодож байгаа. Сайн хөндлөн 3 гэж гараагүй тий? Гараагүй. Гараагүй. Яг зохиолын бичиж байгаа хувцас дээр ингэ зогссон юм байна шүү дээ. Анхны уншлагаасаа л сүрсэн дээ. Аахаш. Мань нэг юм асуу гэж татсан. Равили хэдийн хэлээр ярьдаг вэ?
Балтикой. 3. 3 хэл ямар хэлээр ярих. Орос, англи, монгол. Оросоор бол асуудалгүй. Асуудалгүй. Угаасаа тэгээ тэрийг Оросод асуудалгүй. төгссөн шүү дээ. Оросод юуны сургуулийг төгслөө? Одоо энэ байгаа юм да. Би бас ингээд яг Москва асуух Power болов гэж инженерийн институт. Дулааны инженер юм шүү дээ. Яа тий хариулт нь энд байна. Амьс харагш. Бандас дээр юм. Тий мен тэгэл юу яасан бохоо 10 жил бид хоёр чинь нэг 10 жил шүү дээ. Дүг тэгээ. Үгүй бид гурав бид чинь одоо манай дунд дүү байгаа байхгүй юу? Тийм Бид гурав гуруулаа нэг 10 жил. 23 билүү? Гэр бүл чи хэдвүлээ? Орос 14. Орос 14. Тий. 2 дүүтэй юм уу? Тий 2 дүүтэй. Яг айлын том юм биш үү те? Тэгээд бид гурав чинь нэг сургууль тэгээд төгсөөл Москва явсан да. Тэгэл хурж ирэл комеди хийж байгаа л мэрэгчлэр ажиллаад явж байна. Гэтэ би бол гайхсан шүү дээ. Анх Балтиког яг ингээд комеди нь бол амар амжилттай ингээд явж ирсэн шүү дээ. Ингээд өөрөө усаж уун контент тэгээд тэгээ байжснаа гинт цахилгааны инженер мэрэгчлээ гээд тэгэхээр би бол амар гайхчихсан. Цахилгааны инженер мэрэгчлээ ингээд төгсөөд ирсэн байжснаа комеди хийгээд ингээд амжилттай явснаа. За гээд яг Бүр инженерингээр яваа те. За шууд инженер гээд. Яг нөгөө нэг Балтикоо өөр подкастн дээр ярьж лээсэн л та нөгөө анх яаж комеди хийжсэн ярьсан те. Нэг тиймэрхүү. Би нөгөө нэг Балтиког нөгөө open mic дээр чи нөгөө нэг залуутай хамт хийгээд идэх санаж байна. Мэдж байгаа шүү дээ те. Тэр залуу яасан? Өгцөн шүү дээ. Яг чиний тим жок гэдэг байхгүй юу? Үхтэгтэй холбоотой. Баа. Тий. Яг би яг тэрийг санаад байгаа байхгүй. Чи яг Үхчихгүйтэй юм шиг асуусан байсан. Тэр хайцыг. Нөгөө үсэж байгаа хариултаа авах гад тэ ингэж байсан аа. Тийм болчих юм шиг тэгш. Тэгэл мань үнтэй чинь анх хийгээл ёо тэтэ. За тэрийг ч нэх яриад яах вэ? Тэгээд нэг сандраал те хүн болгон open mic дээр өгдөг гээл комедиан болгон ярьсан байгаа. Миний дөө доотлын линкээр ороод үзчихгүй гэсэн. Тэрийг ярьсан байгаа хэсгийг ороо үзчихээрэй гэж. Тий. Харин тэнгүүтээ саяын заяагийн өн дээрээс чи тэг комеди хийжсэн аа. Тэгэд бүх юмаа үзээд ингээ амжилт олоод ингээ явж ирсэн аа. Гинт за болио би ерэн зүгээр л инженерээр юм байна гэд. Юу чамайг тийг эргүүлчих вэ? Оо яг тэгэл мэрэгчлэрээ ажиллаж үзэл үзмээр санагдаад тий. Тэгээ ер нь аль гэхдээ юу юм бэлээ л дээ ингээд нэг контентийг ингээд амар удаан их чинь өөрөө үйддэг юм бэлээ. Тэгээ би бол одоо жишээ нь тийм хүн биш байгаа байхгүй нэг юм ингээд амар ингээд удаан хийгээл тий одоо үнэхээр яг тийм тэгж хийж байгаа хүмүүс амар мундаг л. Гэхдээ яг өөрөө би ингээд үйдчихлээр тэрэн ч гэсэн ингээд ядаргаатай сүсгүү тий. Тий ач холбогдлохгүй байлж эхлээл яах. Тэгээ заяа бол намайг мэдэн заяа. Ер нь бол сүүлийн баг би Таар биш нэлийн кодид би өөдцсөн байсан шүү дээ. Би бол хараалаа урсгал хийдэг ш. Заяа сайн мэдэн тий. Тий. Тэгээ болсон байхгүй. Ер нь зүгээр өөдөлт юм шүү дээ тий. Тэгээд ер нь л гэхдээ мань бол бас уян л гэж бодоод тах ш. Хүн ингээд нөгөө нэг юм за ингээд за ингээд тэгэл явчихдаг. Инженерээс өөдөх болов. Тэгэл өөдж магадгүй ш. Тэгээд гэхдээ илүү ингээд мань бол одоо илүү юм бодлоготл руугаа тийм юм байвал илүү гоё юм байна да гэж бодож байгаа. Nice. Тий. Би уусаа нөгөө салбарын үнэн өөрөө өмнө нөгөө нэг медиа юм контент хийдэг байсан юм болохоор яг салбарынхаа асуудлыг одоо ингэж ярьж хэлж байгаа шүү дээ. Тэнгүүд эцэрхний салбарт магадгүй тийм хүн угаасаа байхгүй байсан. Тийм жоохон давуу тал болж байгаа. Тэнгүүд амар давуу тал болж байгаа. Яг би одоо Балтикогийн нөгөө хийж байгаа бичлэгүүдийг үзээл өмнө нь бол эрчим хүчний салбар одоо яаж маажаг би ерөөсөө мэддэггүй байсан байхгүй. Тэгээ одоо ингэж Балтикоо ингэж яг нөгөө салбарын хүн нь тэгээд ингэж яриад эхлэхээр яг ойлгохдаг юм л дээ. Өмнө байдгүйс юм уу тийм одоо за олон нийтэд ийм байгаа тэг хүрээгүй байгаа. Тийм. Яг нөгөө нэг тийм яг арга нь яаж хүрэх юм мэдэхгүй ч юм уу тий. Ер нь бол тэгэл тодорхой хэмжээгээр тийм нөгөө нэг эрчим хүчний юм уунаас засгийн газар мазраас акт PR энэ төр явж л байгаа л одоо нөгөө тогоо энэ юу ягаараа магаараа гэдэг. Тэнгүүдээ тэрийг ямар ч эффективний биш ашигладаг. Хинд ч хүрэхгүй одоо жишээ нь зүгээр нэг юм пэйж байдаг. Зүгээр нэг юм пэйж. Тий. Нэг амар юм албаны нэртэй нэг пэйж тэгэл тэрэн дээр нэг 2 лайк 4 шеэртэй ч юм уу те. Тэр нь тэгэл болоо. Тэгээд нэг зохиол мохоол нь жишээ нь одоо юу ч байдаг гэсэн юм. Тийм л байсан байх. Нөгөө нэг угийн л яг тэгж явдаг хгүй юу? Тийм ээ. Одоо жишээ нь чи дарга байвал нэг таньдаг хүнийхээ компанид л өгнө штэ. Яа. Тэнгүүт нөгөөдг нь ямар ч сэтгэлгүй
За ингээл нэг юм өгөхөд хангалттай гэдэг. Яг нөгөө нэг энийг үзээд хүмүүс юу ойлгох юм. Тэгээ буцаагаад энэ яах ямар ч юм эргэх холбоог л ханддаг л байсан байна. Тийм. Чи тэц дээр бүр яг ямар местэн дээр ажилладаг юм? Туршилт тохируулгын инженер. Туршилт тохируулгын инженер. Тийм. 100 турбины туршилт тохируулгын инженер. Энэ бол юу вэ гэвэл ингэдэг байхгүй юу? Станцд одоо ингээд эргэж байгаа юмнууд амар их байгаа шүү дээ. За сенс шиг эргэж байгаа юмнаас одоо нацоосоос эхлээд те насоосноос эхлээд турбин гэдэг юм байгаа. Турбин ч өөрөө цахилгаан үйлдвэрлэдэг. Тэгээд тэрийг юугаар эргүүлдэг вэ гэвэл уураар эргүүлдэг. Уураар тэр нэг 25 моны төмрийг эргүүлнэ. Тэгээд тэр төмөр нь маш хурдан эргэнэ. 1 минутанд 3000 эргэнэ. Тэгээд тэгэнгүүт тэр ингээд ийм хүнд эргэж байгаа юм чинь ингээд ийм савлаад иж болохгүй шүү дээ. Тийм юм чинь шууд нэг тал руу үстэдэг юм тий. Тэгээ бусдын баг гимтэн шүү дээ. Тийм. Тэгэнгүүт би яадаг вэ гэвэл ингээд яг нөгөө нэг химжиж үзээд өөрийнхөө би нэг багцтай байхгүй. Тэгээд очиж химжиж үзээд тэгээд энэ яг энэ цэг дээр илүү дөргиж байна. Энэ ингээд дөргиж байна. Тэгээд энэ дөргөө нь тийм юмнаас болж байгаа мó гэдгийг би онцлдог байна. Тийм. Ханаас тэ өөр. Ер нь л эргэж байгаа юмнуудыг яг ингээд энэ яагаад ингээд илүү ингээд яг ингээд траекторь дотроо яагаад ирэхгүй байна. Эндээс яагаад ингээд гараад байна гэдгийг би онцлдог. Тэгэд оншилж өгөөд тэрийг нь гүц өөр бусад хүмүүс нь ирээд янзлах юм зөв. Тийм. Манай цехийн хүмүүс урж ирэл. Тэгэл хоорондоо л ярина л та. Тэр чи бүр яг үйлдвэр дотроо ирнэ бүр тийм. станц дотроо орж ажилладаг хүн болж тийм. Уг нь бүгдээр л тийм шүү дээ. Угсаа тийм. Тийм үү. Тийм. Яг нөгөө бас байгаа шүү дээ. Орохгүйгээр ажилладаг хүмүүс байна. Яг эдийн засагч масагч бол байгаа л та. Офисын ч юм уу тийм. Одоо тэгтээ энэ юу энэ жоо вайрал болоод шүү дээ. Угаасаа. Одоо яг энэ сэдв чи өөрөө сэдв. Орчин мөчөө. Тийм. Эрчим хүчтэй холбоотой энэ сэдв. Дампуу болохоор тэгэл. Эндээс одоо асуух юм амар их байна. Одоо алийг нь хэлж асуух хэвээр тэрийгээ ч одоо бүр ингэж олохгүй байгаа даа. Одоо зүгээр бид нар маш яаралтайгаар одоо юу гэж чийс хамгийн түрүүнд энд санаа зовхгүй бол бүр ингэ болохоо байцсан гэсэн нэг тим юм чи нэгийг л дурдаач гэвэл юу гэв? Дурдах уу? Яа. Станц л хэлэх. Энэ дээр бид нар маш яаралтай анхаарлаа өгөхгүй бол эн чинь болохоо байцсан би дотор нь ажилтдаг хүний үед ингэ хараад. За ийм юм байдیں۔ Заяа. Улаанбаатар доогоор 370 км дулааны шугам явж байгаа заяа. Тэгээд тэргээр агааржуулалт заяа. Тэгээд энэ халуун ус паарчин шийдэгдэх байхгүй юу? Тэнгүүд 370 км-ийнх нь 370-аас 390 байт юм лээ. За. Ер нь л жоохон ийм савлгаатай доо шүү дээ, тий. Бас л их биш үү, тий. Тэнгүүд тий, бүр Альцнайдер шиг уустай юм байна. Тэнгүүд тэр шугамын чи 20% нь насжилтанд дууссан. Одоо ер нь солих цаг нь болцсон гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо ер нь л номын дагуу тэдэн жилд тэдэн удаа солино гэдэг юмнасаа хэтэрсэн 20% нь байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр чинь эвдрээд өвөл буудвал тэндээс дулаан авч байгаа байрууд нь хөлдөх байхгүй юу? Одоогийн нөгөө нэг дээр үеийн байрнууд та дэрвэ өвөө эмээгийн эсвэл дээр үеийн байранд амьдардаг бол нөгөө нэг дээр үеийг шат. Хоочны сацрын тийм тэрэнгөт тэн дотор чинь нөгөө нэг юу байдэн штэ 100-ха дотор нь барьдаг яндагийн систем үлдэг байсан штэ. Тэр чинь тийм зорилготой ер нь л. Хоочны байрнууд байлээ бас. Юунд дулаанд холбогдоогүй бүгд дотроо галт үлдэг байсан. Дээшээ юм босоо яндантай. Тэгээ өөртөө галаад үлдээд. Тэнгүүд одооны байрнууд ч тийм юм байхгүй. Тэнгүүд бол хөлтөл тэгэл дараа 100 хүртэл. Одоо тэндээс нэг нь л дэлбэрэх юм бол бас нилээ дэмэжтэй тий. Амсахаар хэмжээний юм биш үү тий. Боломжтой юм уу дэлбэрэх? Боломжтой шүү дээ. Тэгээд тэр чинь гол нь яадаг вэ гэвэл хүмүүс орж амар механик ажил заяа. Ингээд газар ухна. Газар ухаа тэгээд шугамаа газар нөгөө нэг цэгүүд дээр очиж өөрсдөө хүмүүсүүд нь тасалт хийд юм лээ. Тэгэнгүүтээ тэгэл тэр хэсгээ тэгэл гайгийн магнаал дахиж ингэ. Яг механик ажил байгаа. Яа. Энд дэр тий яг анхаарахгүй байгаа. Яагаад энэ дэр анхаарахгүй байгаа юм? Үгүй эн чин анда би бол одоо жишээ нь айгүй чи бүр амар сериустэй юмроо татчих. Яагаад анхаарахгүй байгаа гэдэг. Балтгүй анхаарах. Яг мэдээж амар том сэдв маань мэдээд. Үгүй хараа. Альдээс нэхлэхэж мэдгүй байгаа байхгүй. Энэ хараа ингэдэг байхгүй эрчим хүчний салбар дээр нэг худалдаа авах систем гэж юм байдаг байхгүй. Яадаг вэ гэвэл бүх станцууд эрчим хүчээ диспетчерийн үндэсний төв рүү нийлүүлээд диспетчерийн үндэсний төвөнд цаашаага тараагаад тэнгуүтээ нөгөө нэг та эдийн бүх мөнгө чинь диспетчерийн үндэсний төв рүү ороод тэгээд диспетчерийн үндэсний төв буцаагаад тараадаг гэсэн. Авах хэрэгтэй хүмүүс рүү. Тийм. Мөнгөний хуваалцаад.
Тэнгүүт тийм юм байх шиг байхгүй болно. Аа. Гадаадад яадаг вэ гэвэл энэ системийн алдаа байхгүй юу? Яг би одоо яривал ингээд нэг дарга марга гэл нэг ингээд нэг хүн болгоны ярьдаг юмыг яривал ярина л та. Гэхдээ энэ бол та хэдийн бодож илүү дип юм байхгүй юу? Угийн систем нь буруу тавигдсан байгаа. Одоо жишээ нь хөвчлаа гэдэг байгаа шүү дээ. За хөвчлаа тэгээ яах юм? Хөвчлаа тэгээд яаж бид станцууд, хувь станцууд өв хүмүүс рүү нийлүүлэх гэдэг системийг хинч ярихгүй байгаа шүү дээ. Үгүй мэдэхгүй байгаа шүү дээ. Тэрийг ярьж байгаа юм байгаа юм уу? Тэгээд тэр бас тэнгуут гол бид хэдийн болохгүй байгаа юм энэ хувьтай биш зав системд байгаа. Тэнгуут яах вэ гэвэл ийм локал нөгөө нэг газар одоо жишээ нь эндээ ингээд энэ хэсэгдээ зардаг нэг хувь бизнесмен гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгжиж тэр одоо ингээд дүүт рүү бүгдээрээ зархаа болно. Тэгээд дундаас нь харин ийм нөгөө нэг хувь хүмүүс үүсдэг юм бэл. Тэгжиж энэ нөгөө нэг 2 3 ийм дамжлага явж иж нөгөө нэг өөртөө системээ зохиож штт те. Тийм. Тэгжиж ингээд зүү тогтолцоо нь яг ингээд шууд харьцаж үнээд шууд тохирч чадж байгаа байхгүй бас нэг талаараа. Тийм үү? Тэгэхгүй яг систем ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо яг үнэндээ ингээд амар ядаргаатай толгойтой хэрүүлээ гэдэг байхгүй. Гэт наа дарганаар марганаар чи дарга нартайгаа тэмцэж хэл миний коммент дээр амар их бичдэг. Гэхдээ тэр чин бол одоо common bros те. Би одоо яах юм? Би одоо гэдэг нэг цаас бас барай шүүх цагтаагаар яваад ихэхгүй те. Даргатайгаа тэмцээд ер нь амжилт олохгүй биш үү? За харин тийм тохиолдол байгаа мó? Тийм. Хоцсон. Угсаа систем нь алдаатай учраас тэнд чи суугаад ч би суугаад ч өөрчлөх шүүхтэр очоод тэгэл мэдхгүй тэгэл нэг янз бүрийн юм болол тэгэл ер нь л одоо тэгж рисклэхийг хүсэх монгол хүн байгаа мó те. Яг тэгээд тэр зүүр тогтол нь өөрөө яг байгаа мó те. Тэгээд тэргээр эсвэл бол яваад зөндөө хохироод байгаа хүмүүсүүд нь эсвэл хит вайрал байгаад байна те. Нэг бол нөгөө нэг яг зүгээр шийдэж байгаа юмнуудаа тэгвэл шүүх цагтаа нөөстөө бас PR маркетинга хийгээч бохгүй юу. Тий. Бид нар өөрчилж чадах болов? Чадна шүү дээ. Монголчууд. Гэхдээ тэгээд одоо ер нь тэгэл яриа л ах хэрэгтэй л байна. Ярьж иж тэр чинь тэгэл ингээл баг багаар ингээл. Тэгэхгүй өмнө нь бол бүр ингээ огт ярихгүй юм амар олон жил явцсан нь тэг асуудал нь бүр одоо бүр юм амар том болсон л байна. Тийм шүү дээ. Одоо жишээ нь ингээд нэг юм за автос нэг юм амар чанга дуу муугаар нэг ах мах юм үзээждэг шүү дээ. Тэгэхээр нөгөө юу гэж жоохон багсгаач хэлцдэг л байна. Тэрнээс л эхлэн л дээ ер нь. Тэгэхгүй тэгэл хэлэхгүй бол тэр хүн чинь ингээл байна гэдэгтэй. Өөр дахиад өөр автобустай байл те. За энэ харин хүндэрчлээ тэгвэл. За энэ төрдөө орхи. Чи юу асуумаар дүгээсэй гэж. За хөөе юу яаж чинь чи гадаад тоглох вэ штэ. Одоо би хамаагүй их тоглодог байсан юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Гадаад тоглох уу эсвэл гэрт тоглох уу? За тийм. Яагаад вэ? Гэр тоглоно одоо гэдэг нь одоо компьютер уу? Мэдгүй юу ч хийж болно шүү дээ. Тэ яаж компьютерээр гэртээ найзуудтайгаа тоглох ч юм уу те. Гадаад тоглох илүү гоё байна уу? Эсвэл онлайнаар найзуудтайгаа тоглох илүү гоё байна уу? Гадаа л юм байна да. Тийм үү. Гадаа юу тоглох вэ? Сакс одоо хөл бөмбөг. Чи тэгтээ ер нь гадаад тоглохоос илүү компьютер дээр тоглолт юм шүү. Уу яг тэгдэл тэгтээ би яг хэлвэл одоо гадаа тоглох байхгүй. Аа. Тийм. Гарахгүй нь уу? Гарахгүй тийм. Одоо л байт юм уу гарахгүй байх гэдэг асуудал. Тийм шүү дээ. Байт юм уу? Хичээл хийхгүй бол гарахгүй ээ. Гарахгүй шүү. Гэхдээ гарахгүй байх гэдэг чи өөрөөс энэ яг гармаар юм гэдэг тийм сэтэл хөрмөрөл юм шүү. Хаагаад тах тусам чи хүн ингээд тийшээ тэмүүлдэг штэ ингээд. Чамаа ингээд гаргаад үл чи гараалах уу? Гараал шүү дээ. Гараалах уу? Тийм. Ер нь одоо яа гэж бодож байна? Одоо ингээд чи хэдтэй лээ? 11. Одоо ер нь яаж мэрэгчлээ сонгоё монгоё гэдэг тийм юм бодож байна. Тийм юм бодохгүй шүү дээ. Тийм үү? За тэгвэл чи зүгээр одоо нэг за ийм мэрэгчлээ байвал гоё байх гэж зүгээр нэг хүн боддөө штэ. Тийм одоо ямар мэрэгжил байна? Одоо жоон багч нэг хүн болгон цагдаа болно гэдэг шиг чамд одоо нэг тийм мэрэгжилтэй мэн. Гал командер л байна. Гал команда. Тийм одоо Гал сүнөгч. Тийм гал сүнэг. Үгүй одоо бүр ингэж асуув. Чи яг одоо юунд санаа зовж ийн ирнэ? Чи ер нь юунд санаа зовж Чиний ийн? одоо энэ яг ингээд өнөөдөртөө чиний Тий.
санааг ингэж зовоож байгаа зүйл юу вэ өнөөдөр? хүн болгонд нэг юм Утаа мутаа гэж үнэндээ Төгжрээ бүгж тэгж болохгүй шүү. зүгээр өнөөдөр чамаг амар хэцүү болгож байгаа энэ асуудлыг ингээд Байхгүй шүү. Тий. Тий. Байгаа мó. санаа зовж Байж байгаа. Юу За. манай Байж зочны тий. хариулт битийн нөлөөлөөр. Одоо 3 өдөр одоо ингэж нэг уран зохиолтой байхгүй одоо манай литератур юу хэмтэй. Тий. Тэр нэрээ зовж. Тэрэн дээр нэг шүлэг чэжлэгээд. Хичээлийн юу юм Цээж. те. Гэтэ одоо Гой. Би яар энийг тэгэхгүй бол одоо мэрэгжил зэрэгжил одоо ярих. тэгтээ яг шүлэг цээжлэх нь яг юунд хэрэгтэй гэж бодож байна. Та Юу нь бол- гэсэн. Чи харин яг юунд хэрэгтэй болоод чамаа чэйжлүүлээд байгаа гэж бодож байна нэрээ. Тий. Одоо ой санамжинд л. Аа. Гой мой одоо тийм үү ашиглахын оронд одоо өөр нэг тийм нэг тэ одоо Үгийн запасыг Тийм. илүүх болоод зохиолын- тий. Хэллэгээр ядаж Тий. ярьж Одоо- тий. улаан одоо орсоор ч одоо красны гэхэлэр чи улаан болно шүү дээ. Тэрний оронд одоо янтарны мантарны гэдэг. Тийм. Тиймэрхүү ашиглаа. Энэ би бол зөв гэж бодож байна. Яг уу Тийм ойлгож шиг байгаа. тий Тий. нэрээ. Ойлгож байгаа нөгөө нэг одоо AI-аас ч юм уу бид нар Google дээр гаргаад ирчин шүлгээ. Гэхдээ тэр шүлгээ цээжиж явж явах процесс дундаа хүн дисциплинд суралцах хэрэгтэй. Сууд сурах, юмд анхаарч фокуслож сурах. Шүлгийг Тийм. цээжлэхтэй гол нь биш. Тэрийг бол Google дээр л гаргаад ирнэ. Тэрний цаанд сурж байгаа процесс нь энэ хүүхдэд амар их Сур зааж гарга байгаа хэрэгтэй. барилтанд давхар нөлөөлж Тий. байгаа юм шүү дээ. Яг энэ арга барилыг эзэмших юм бол дараа нь өөр мэрэгжлийг эзэмшихдээ илүү хурдан бэлдсэн байна гэж би бол ойлгоод байгаа. Тэгэхээр чэйжлэхгүй байсан ч хамаахгүй байн хичээж тэр үйл явцгаа байн чухалчилж явах хэрэгтэй. Тий. Бүүнэр бол. Гэтэ ер нь суухгүй байдэн штэ. Тийм. Тий. Чи ер нь суудаг гэсэн үү? Юун дээр Гэхдээ ер нь хичээл дээр яг ингээд одоо харин дэд суудаг штэ. үгүй мань бол их амар бол биш шүү дээ. Чи Суухгүй. яадаг вэ? Тэгтээ тэгж суух ёстой байсан байхгүй юу? Аа. Одоо харамстай юм уу? Одоо бол зарим дээр харамсан шүү дээ мань. За юун дээр? Яг сурах ёстой. Одоо сууд сурах ёстой одоо. Аа. Одоо тэгээ тэр чанар мэддэг Мэдэгдэн надад. Фокуслохгүй амар хурдан ингээд жоохон юм хийж сууж байгаа л ингээд гид өөр юм ороод ингээд анхаарал өөр юмд ингээд шууд шилждэг ч юм уу. Тэгээ наа чи бас тэр одооны рил милтэй холбоотой юм шүү. Яг гоо тийм хүү мэдээд нөлөөнүүд байгаа л ах л та. Тийм. Тийм. Тэгтэл тэр суух гэдэг эрдмээ сураа авсан байсан бол одоо арай жоохон ч болтгоо илүү юмаа фокуслж авах чадвартай байсан баг гэж байна. Тийм байна. Тэгэхээр мань бол тэр шүлгийг чэйжлэлт эдгээр бол хүүхдүүдэд байх ёстой л гэж бодод. Гэтэ биш дээ. Одоо жишээ нь би бол ингэж бодож байна. Чи одоо жишээ нь ингээд шүлэг уншаад штэ. Яг ингээд ийм гоё ингээд тийм Моросес сонц Жен Чужестны энэ төр гэл ингээд юм ингээд яг ийм гоё ингээд ийм юм. Нэг 10 жилийн Одоо би тэтэл байдаг шүү. Моросес сонц Жен Чужестны юу лээ Ишүүд дрем яш. друг плейлист лөө тийм. Тэгсэн чинь одоо яг ингээд тэнгуут чи ингээд тэрийг ингээд амар гоёор ингээд төсөөлөл тэгж чэжлэхгүй байгаа сте. Тийм. Механикаар шууд чэжлэж байгаа сте тий. Зүгээр. Тийм юм уу тий. тэгэхээр чи харин бас Тэгэхээр яг харин алдаатай байгаа сте. Тэнгуут яг үгүй ч юм шүү. Харин яг механик гэхээр ч гэсэн механик ч гэсэн процесс Сууж байгаа гэж байгаа. Процесс Тийм ээ, үстэй. Тий. Тэр шүлгийг гол нь эцсийн дүндээ тэр шүлгийг чэйжлэхтэй биш л гэж бодоод байна. Үр шүлэг дүн. биш. Ер нь Шүлэг биш. Тий. Тийм. Зүгээр л суулт тэр процесс нь өөр хүүхдийг. Айгүй бол юу бол багталтаа бас тэр нөгөө нэг орсоор болохоор тэгж байгаа хэл та тий. тий Орос Яг өөр ойлгохтой биш. хэлээр бас Тий. шүлэг жийлэл бас Тэгвэл Монгол дээр ч гэсэн та нар хүүхдтэй байхдаа миний нутг мутгийг тэгж ямар гоё хэлээв юм хинтээ хангаамаа вау гэж бодож байсан юм уу? бат шүү дээ. Чи боддггүйсэн. Мань бол бас үгүй л гэж бодоод байгаа. Тийм, тийм биш үү тий. Тэгэхээр бас механикт ч л байсан байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө мэдгүй амар хэлээс сурсан баха. Тийм ээ, тийм ээ. Үгүй гэхдээ бас тодорхой хэмжээнд бол төсөөлдөг байсан. Би бол наадын чинь бол төсөөлдөг. Хинтээ ангаан сая маяг гээл инхээр яхав нэг амар гүнзгий орохгүй ч гэсэн бас нэг юм гэдэг уулна. Тийм, аргалын утаа боргосон марчныг эрт мэртгэнгүүт надад нэг яг нэг юм нэг сахалтай нэг юм ахмах төсөөлөд бол яг ингээл
Яг нүдэн тэгдэг шүү дээ би жоохон. Надад бол зүгээр аргал яг орж ирдэг. Тийм үү? Тийм. Тийм үү? Надад яг жи ороод Хүн нэг болгонд бинжэм дээр нэг жоохон хязгаах. Хүн болгонд гэтээ нэг юм үгийн ангууд нэг юм тодорхой нэг Тийм шүү дээ, бодогдож байгаа тийм. Тэнгүүт нэг юм аргал гэдэг юм л орж ирдэг. Таад одоо баавгагийн бодохоор яг аашаах нөгөө баавга ярьж эхлэх гэж шүү дээ. Баавгаж бодохоор юу бодож ийн нэрээ? За шууд Бас. ямар төсөөлөл? Баавганд яваад гэдэг шүү дээ. Уул бодогдчих. Шууд уул. Яагаад? Ууланд амьдрэх. Гоё. Тийм шүү дээ. Би бол одоо нөгөө баавгатай чихрийн нөгөө нэг юм зураг байдаг ш. Тэр амар алдартай зураг хүн юм. болгоны л Оо shit, наач бас гоё. Амар өнцөг нь Тийм. те. Хүн болгон бүр шал өөрөөр ингээд. тийм ингэж орж ирдэг байгаа Тийм. байхгүй. Нэг юм орж ирэхээр Тэнгүүт яг ингээд наа чин тийм биш те, ийм штэ гэж хэлэх амар тэнэг байгаа. Коммент дээр. хүн болгоо өөр байна. Туйлын юм гэж Тийм. байхгүй. Харин Яг тийм. надад яг тийм нэг найз байдаг заяа. Би яг өөрийнх нь бодож байгаа юмыг одоо яг эцсийн үнэн гэж боддог. Үгүй ээ. Тийм биш байхгүй юу? Энд чи ийм хүнтэй ярихаар бүр ядраад идэх байхгүй ингээд. Йоо шоо за. Чи тийм хүнтэй бай. Угийн мань ярьдгүй юм байна. Үгүй ээ андаа наач яг чиний хөв тийм байж болно. Би бас ингэж үгүй ээ гэд одоо юм Тэр чинь амар нөгөө ядрах процесс. юу байхгүй ингээд тэгснээ тийм амар өөртөө ихтэй байж байгаа л. Тэгэл хүн ер нь баг юм мэдэх тусмаа өөртөө ихтэй байдсан шүү дээ. Мань бол тиймэрхүү хүнтэй таруул зүгээр ингээ яваалаад байдیں۔ Тэр нь андаа амар гоё кайфтай. Яг ч л сонсоод би стресстгүй ингээд явуулж байгаагаа мэдээд ингээд аа тийм үү бас сонь тий. Гэхдээ яг нэг гоё фактын юм дээр бол биш л дээ тий. Одоо жишээ нь Үгүй зүгээр нэг юм Дискас дээр бол тий. Одоо жишээ нь Майкл Джексон арьсаа солиулсан гэд тийм юм дээр бол туйл юм. үгүй гэд гэдэг юм уу те яг Тийм. одоо мэдгүй солиулсан фактороо ярина шүү дээ тэр чинь. Тэнгүүт одоо жишээ нэг юм 50-50% юм дээр бол тэгээд ивэл амар ядраатай л та. Яг үнэ. Тэгээд ер нь гэхдээ ингээд комментэн дээр угийн хараатангууд ингээд угийн амар тэгдэг байгаа байхгүй юу? Ер нь ингээд би ч гэсэн тийм заяа. Ингээд ийм мангар хүний комменттэй хэрэлдэж байгаа нь бас миний эго байгаа байхгүй юу? Үгүй тэгтээс гоо мангар хүний комментэн дээр бас амар гоё хариулт бичсэн байхыг харах кайфтай байдаг шүү дээ. Тийм ээ тийм. Хүмүүсийн яавар гоё хариулт өгч. Чи комментиг уншиж байна. Уншин шүү дээ. Бүгдийг нь уншиж байна уу? Оо би тэгээ яг хэрэлдэх хүмүүс нэг уншдаггүй гэж хэлдэг ч гэсэн ер нь л хүн Уншин сонирхолтой. Тэр чинь бас Тийм. сонирхолтой байхгүй. Тийм. Нэрээ бас ер нь их уншаад байх тусам ийм нөлөөлөх нь бага юм байна лээ. Багстай юм шиг байна. Би чиний нэг тэр комментиг хараад Ямар нэг бидний ээж юу ийм л их юм шиг байгаа. Алан шүү мө гिचэм нэг өвчтсөн чинь. над руу Бод тий чиний комментээр гिचэм нэгсэн байсан аахгүй. Тэр чинь болдгоо орсноо тэр гिचэм профайл нэг хүүхдтэйгээ селфи хийсэн заяа. Тэр зургийг ингээд тавьстай хүүхд чинь даав гэж хэлсэн гэсэн. одоо Тэр тэгээд гэхдээ сонирн байгаа. аав ээж нэглэхлээр аав ээжийн зураг нь байхгүй шээ. Хүүхдтэйгээ ингээд зураг ахуулцаа. Ингээд жоох хүүхдтэйгээ. Тэгснээр тийм профайлтай ээж хүн Балтгог алан шүү мө гिचэм гэж коммент Тэгээ хийсэн. угаасаа харин амар юм бэлээ. Яг бүр ингээд. Хэдүүлээд ч юм бол нэг ингээл ягаад бүр ингээл өөр мөр одоо гадуур мадуур тэгээ нэг юм зах махаар явхад бас л тэгээл. Үгүй тэгээд ер нь гэхдээ ингээд хараал юм бэл. Хараал нь за одоо хараал дээр нэр хэдүүлээ ярих уу. За тэгээ. Тэгэл та. Одоо тэнгүүт штэ. Би ер нь ингээд анзаараад байгаа. Дүү бол хараал хэлээд байгаа тий. Ер нь найзуудтайгаа ингээд. Ямар хараал? Танаа үеийнхэн бол угийн хэлдэг болсон штэ. Ямар хараал хэлдэг эдний үеийнхээ? Зайлмаа. ямар гоё. Ингээд гэхдээ яг тэрийг зөвтгөөгүй тий. Мгм. Гэхдээ бол энэ хэдийн яг хийгээд байгаа юм чинь нөгөө нэг юм том болох гээд байгаа юм болоо. Шилжилтийн. Тийм бах тий. Чи тэгж бодож байна уу? Өсвөр наснд бол нэг амар ингэж нэг хилдэг үе байгаад байд. Надад бол байдаг ус бүр амар. Тий. Тэгээд тэр чинь ингээ явандаа ингээл багасч. Тий. Чөтгөрлөг үе байдаг тий. Тийм бүр ингээл бүр солиотой бар ингээл хэлэхгүй л юм ам захтанд махнаа л. Тийм үе байд. Надад бол байсан. Тий. Чамд байсан уу? Байлгүй хөө. Мань одоо тэгтээ үгүй бэж. Мань штэ. Мань Хараа хараад амар зүгэн бат байдаг шээ. Иесус. үгүй мань хараад хэлдэггүй штэ. Хэлдэггүй. Мань одоо хэлдэггүй. Сүлдээ бүр яасан? Тийм мань ч мэднэ. А би тэгтээ өмнө амар хараад хэлдэг байсан. 10 жил байх та. А тэгээд яг уу би хараад хэлэхгүй яг миний арга барь заяа. Хараад хэлэхгүй бай гэж шийдэл би залбираад маш удаан залбирсан мацуугаар залбираад тэгээд би нэгд битсэн чи хараад л болцсон. Харин амар зүн сүлдээ бол ингээд ерөөсө хараал хилдэггүй юм. Би нэг л битсэн чи хараад л болцсон. Ганц ингэж бүр стресстгээрээ хилдэг нь нохой долоо гэж. Үгүй гэхдээ за хараалч өөрөө юу юм зүгээр юм эмоц Ер нь бол А тэр Эмоц тухай өстэй юу? яа. Тэр тухай яа тий. эмоц нэг өстэй. энэ дотор байгаа уурыг
Тий. гаргах нэг юм хэрэгсэл болчиход байгаа. Заримдаас тайвшрал өгч магадгүй байхгүй. Гэтэ хэрэггүй үедээ хилдэг үсттэй. Тэг хэрэггүй дээ. За тэр юу юм? Habit. Habit болчих чинь гэж юу? Тий. Тэгвэл амар их self expression хийсээр байгаад Яг үнэ. Амар хэмооч гаргасаар байгаа habit болсон. болох л энэ тий. Магадгүй. Эсвэл зүгээр үгүй за яг энэ бол нэг юу штэ жишээ. Тэнгүүд бас нэг өөр хүмүүс кул харагдах ч юм уу. Тийм жишээ би сонсч л байсан. Одоо жишээ нь Хараал хилдэг залуу. Гэтэ хараалыг ингэж гоё хилдэг юм ах махнаар байдаг штэ. Дончтой тий. Шимшигтэй нэг юм. Одоо хил зүгээр би зүгээр л энэ үгийг хэлж байгаа гэж бодож штэ. Одоо писта гэдэг үгийг одоо писту гэл Дончтой хэлж байгаа юм бүр яг л тэр хүнд л тэр үг зогсон юм шигээр хэлдэг хүмүүс. Тэр бол одоо шинэ авьяас ч юм уу тий. тэгээ ер нь л одоо тэгээд ингээ хараад тахад бол нэг тэгж бас жоохон тэр нөгөө нэг юу байгаа байхгүй ингээд нэг юм зүгээр ингээд үгээр экспресс хийж чадчихвэл те нөгөө нэг юм нөгөө нэг заавал өөрийнхөө экспресс хийхин тулд тийм амар сүртэй тийм анхаарлын тэмдэг шиг юм хийх шаардлагагүй юм бэ хэлтэй. Чи юун дээр хэлж байна? Жишээлбэл habit болцсон уу чамд? Хараал. Гайгүй шүү дээ. Гайгүй юу? Тийм. Ямар үед хэлж байна? Би бол тэгэл стресстүүл хэлж магадгүй. Гэхдээ тэгээд тэр яг ингээд ингэж гарахгүй тэгэл нэг тэр үедээ л тэгэл гарцсан л байна. Нэг ганц өөрийн мэдгүй гарчдаг. Тийм. Гэхдээ бол би бол одоо яг үнэндээ нэг юм өөрийгөө сайн юу яач нөгөө контролчно гэж юу? Тийм. Өө харин Тэгээд контролдох шаардлагачгүй. Энэ харин зөв үү буруу? Зөв үү буруу юм? Үгүй би харин чамд хэлж дээ. Би контролдох шаардлагачгүй. Тэгэхээр чи яг бүр ингэж дамжраагүй зүгээр л нэг юм л байна. Үгүй. Тэр нь харин зөв гэдэг юм шүү, тий? Үгүй зөв буруу чи гээвэл дээ. За зөв буруугийн тал дээр ирсэн. Үгүй хараал хэлхийн зөв юм уу буруу юм уу гэж Хамаагүй. Хамаагүй. Гэхдээ яг нөгөө нэг одоо мэдээч те ингээд өөрөөсөө том хүндлэл бол бас нэг тийм юм бэ. Тийм юм байх хэрэгтэй. Хэрэглээ нэг хаана хэрэглэж байгаа. Найзууд дундаа бол ингээд хамаагүй хэлчих болно шүү дээ. Бусдаар бол гэхдээ нэг жоохон хэтрүүлсэн юмнууд байдаг шүү дээ. Хилдэг бол бараг л нэг юм юу юм шиг. Гэхдээ тийм юм гайгүй болсон байгаа юм та. Одоо жишээ нь жоохон хөвгт ч юм уу хажууд байвал одоо хэлхэн буруу. Тэгээ өөрөөс нь бас одоо ахмадастай хүн байхад бас нэг амир ингээд зөвхөн найзууд дундаа бол ингээд хэлж болж тэр чинь нэг бүгдээрээ хэлхэн насныхан болохоор энийг яг ямар үед хэлж байгаагаа бол ойлгож бид нар ингээд өөр найзуудаараа болохоор хэлж байгаа гэдээ ойлгож байгаа нэг үед. Тэнгүүд одоо юм жоохон хөвгт байх юм бол энэ хүн чи ойлгохгүй шүү дээ. Энийг л бас хэлдэг те. Тийм хэлдэг. Гэхдээ бид ингээд өөл тэр чинь улам ихсэж магадгүй байхгүй юу? Тийм. Бид нэр ингээд хэлдэг. Аюул дуурайдаг юм байна л да шууд. Найзууд дээр очиод нэг юм том арай бусдаас юм том хүн шиг ингээд байх хүсэлж хөвгдөд чинь. Тэгээ ингээд ирснээ ингэж мэнгээл. Ингэсэн байхгүй юу? Яа. Шууд мэдээ. Яг юу хийж байгааг мэдчихэв. За би цааш нь ярих юм уу? Чи ярих юм уу? Ахын дөө бас аав дэрх үү гэдэг. Чи ярьчих. Гэ та яруу. Ингэсэн байхгүй юу? Манай дүү нөгөө гартаа нэг хүүхэдтэй муудалцаад. Тэгээд над дээр хурж ирж хэлээд. Тэгээд би нөгөө хүүхэд рүү яг ингээд очиод загнах гад ингээд минутаа ингээд очижсэн чинь нөгөө хүүхэд танаа дүүч өөрөө ингэсэн гэдгсэн чинь чи юм уу юу ягаа өстэй пемэн гэж чав тийш танаа дүүч за энэ цараа би тэр чинь нөө ягаад тийм өгөх гэсэн юм чи ягаад хэлжиний гэхлээр угаасаа нөө нэг юм ард тал нэгэд ингээд ирцэн байна. Бүр ингээд эмоц ингээд ялцсан. Чи юм ялгцсан юм шиг байж болох байхгүй. Яг л одоо энд ялгч нь би гэдгийг мэдсэн. Тэгээ шууд ингэж тэрийг ингэж доминанс тэрийг ингэж бүр ингэж баттгаж өгч байгаа. Тэр чи яасан? Тэгэл би тэгэл бантаар тэгэл шууд болсон шүү дээ. Яг ч. За би тэгвэл за саяын бүр сэдвээс хазгаа дүүгч нэг юм асуулаа шүү зөө. Чи орж ирээд нөгөө нэг би алдартай болохыг хүсэж байна гэдгийгсэн шүү дээ. Одоо юу хийвэл алдартай болох юм? Гейминг юм уу? Үгүй. Алдартай болох яг ямар хүнийг алдартай гээд. Тий. Одоо за алдартай хүнийг үзэж байгаа болохоор алдартай л бол үзэж байгаа хүн шиг л болмоор юм байна. Сүүлийн жишээ нь чи яг юу үзэж байна? Одоо чиний хувьд хамгийн алдартай хүн хэн бэ гэвэл одоо хэн? Шууд толгойч аваад шүү дээ. Янз янз л юм байна.
За Монгол хамгийн зөө нээсэн. за К ах хоёр надаа нөгөө нэг Митагийн. Каст аа хийж. мэдээ. Тэгээд Grimix хэвдүүлээ. Одоо янз янзын гадаад мадаж дүгүрлээ. Тэдэрт амар гоё байдаг болоо. Их цаг л үзчихлээ л да тий. Тань. Тийм. Тэр хүмүүст гоё байдаг болоо. Ийм алдартай байх нь. Амар дип болж. Тэр хүмүүс ахын дүү. Тэр хүмүүс өглөөс эрэхтэй юу бодцоо. Чи яг ямар мэдрэмжийн аммаар байгаа юм? Одоо игдүүлээ. Одоо миний талаар амар Ярих. ярих тийм. Яг юм Анхаарал донд байх тий. олон анхаарал тань тийм ээ. Тийм шүү дээ. Хүн болвол би ч зэн Тэнгүүл чи ингээд гал сүнөгч мэрэгчлээ олчвол тэр чам дээр ирэхгүй л ах гэж бодчих. тий. Би зүгээр одоо нэг амар тийм зүгээр заримдаа зүгээр боддог л. Алдартай болохыг уу? Тийм. Алдартай болохгүй байсан ч зүгээр үү ер нь чи Зүгээр. зүгээр асуудалгүй. Гоё юм чадахгүй. Юу чадахгүй гэж юу яриад байгаа. Хүн чадна гэж ташин чадахгүй гэж байх юм. Өө танаа ангийнхан танаа агааг таньж гинөө? Манай ангийнхан ч бахан орсууд. Найзууд чинь Танихгүй шүү дээ. танихгүй юу? Би хэлээ шүү дээ. Хилээд таних бах те. Танихгүй хаа. Танихгүй юу? Тийм. Арай л болоогүй шаанда бас. Манай сурагч нэг 11 дугаар ангийн ах нараа дөөхгүй. За. Тэгээ чи чам равиолигийн дүү юм уу гэдэг нэг нөл. Шууд уу. Тийм. Гэсэн чи тий та яаж мэдж байгаа юм гэсэн чи агаа нь үздэг шүү дээ. Тэгэхээр уушаа нэг насны үед бас яг 11 дугаар ангийнхан бол яг хідүүлэг үзчихэж магадгүй. Тэгвэл энэс доошоо болцохоор бос яг нэг одоо Grimix энэ чинь. Хідүүл би хаанаас үлээ хэдэн онд Grimix эргэлж болох боломжтой гэв. Боломжтой. Тий, боломжтой байна. Эргэлж 28 болох дээр баг боломжтой байна. боломжтой. 28 28. 28 боломжтой баг шүү. 28 тий. Тийм. 28 Бид босгоо. хоёр ч одоо жишээ нь Grimix бид хоёр ч 2 3 жилийн өмнө хамт уулзаад тэгээ бичлэг хийгээд тэгээд ярьж байхад бол тэнд Баки гэж залуу байхгүй юу? Одоо Баки гээд баг та мэдхүү. Баки гээд нөгөө нэг юм граффити мафити зурдаг ер нь нэг авьяастаг аяд байхгүй юу? За. Тэгээ тэр болохоор Grimix-ийг бүр үзэж өссөн гэж байна. Оо, Тэгэхэд чинь одоо том тэр чинь биш те. тийм. Сургуулийн насанд ирсэн байгаа хөөхгүй тий. Үгүй одоо Ирсэн, сургуулаа ирсэн. төгссөн байна. Харин тий. Төгссөн. Одоо баг их сургууль одоо төгсөж байгаа. Харин тэгэхээр бүр юм амар Боломж боломж байгаа байгаа хөөхгүй, хөөхгүй тий. Тийм. Сонирхолтой шүү. Калт өсвөлтэй гэж. Зүгээр калт болох шүү. Тэрхүү юу боддог болоо гэж. Диктатор болж маалцсан тий бүр. Би бол Grimix эргээд хичээд сонгуульд нэр дэвшүүлчээ саналаа өгөх үү? Grimix төгөх үү саналаа? манай хүн бол гэхдээ ер нь л нэлээд фэн тий. Тий. Бас л үзсэн шүү дээ. Бас л үзсэн шүү Тийм дээ. тийм. Grimix бол гоё шүү дээ. Тий. Ер нь хүүхдэлтгүй би ч үзэл гоё үзэхээр юм лээ. Гоё тоглоом тоглож байгаа Илүү цэцүү юм байхгүй Тий. тэгээд яг л Тоглоомоо тоглоод гэдэг ч юм уу. Тэр мөрийн зарим бичлэгнүүд нь үнэхээр гоё юм лээ. Сүүлд нэг видео хийж байгаа нэх гоё биш болоод нэг. харин одоо бас нэг тийм үү. гоё тийм. Таргтаа солиод байна уу юу? Харин жоох нөгөө нэг ингээл насныхаа юг харжлаа гэж тэр хэд насны хүмүүс үзэж ийн гэл. Тэгэл арай их үзэж байгаа руугаал бас Хүлээд байгаа явуулж болов уу? байгаа байх. Тэмэт. Тэгэхгүй бол ингээл мөнхийн Minecraft тоглоод байвал тэр чинь нөгөө нэг 18 19 дэх үзэгчд нь Minecraft одоо л үзэхгүй шүү дээ. Тэгэхээр жоохон хоррор юм проблем байна. Grimix таар чинь нэр хамт нэг хэсэг юм хийгээ яваад шүү дээ. Юу хийлээ? Үгүй нэг л бичлэг лээсэн шүү дээ. Ямар бичлэг хийлээ? Амар л их хамт яваадсан санагдаад байгаа байхгүй юу? Аим шиг нөгөө нэг юм. Үгүй тийм зүгээр л нэг найзлал тэгэл манай орч тэгэл. Зүгээр л найз. Зүгээр л найзч ийсэн юм лээ. Одоо хоёулаа бол Балтикогийн яг рекламд бас тоглож исэн хүмүүс сууж байгаа шүү дээ. Тэр савгийн реклам Ой тий нэр яг үннийг ярил нэр би бараг ихэнхдээ ороо гараад. Энэ бүгд Чи Балкот юун дээр тоглолоо? Тийм би тэр нөгөө нэг юуны О заяа бол зөндөө юмд орсон дөө. Тэгэл ер нь зөндөө юмд орсон дөө. Тийм бах тий. Хоёрын тэр савгийн реклам тэр амар гоё реклам байсан. Тий. Ямар ч тэр гайгүй байсан уу? Гоё шүү. Нэр Хайр сүлдээ уурын тий. айгуу сэтгэлээрээ залуу шүү тий. Та байсан юм уу? Тий штэ. Тийм. Санитас дээр. Тэгээд заяатай болохоор тэр нөгөө нэг амны эрүүл мэнд гээд тий. Тийм, эрүүл мэндийн яамны юм verified page дээр менеж юм. Тийм шүү. Тий.
Угийн тэгэл ер нь тэгэл бичлэг хийдэг хүмүүст чинь тэгэл нэг юм одоо янз бүрийн агентлэгээс тэгэж ажил орж ирэл тэгэл явж байгаа чинь. Тийм шүү дээ. Тэгэл гоё дундаа ингээл тийм ээ. Тиймэрхүү байна да гэжтэйсэн. За одоо дүүтэй жоох гоё юмнууд яри. За тэгээ чи юу штэ хөөе. Одоо хэдүүлээ яг POV энийг юу гэж боддог вэ гэдэг рүү орох. За тэгээ. За Батбаа хийдэг рүү орох гэж. Хөөе та гэдэгтэй штэ. Ер нь юу одоо яг хүмүүс хөдөө амьдрын гэдэг штэ. Чи одоо жишээ нь хөдөө та 3 зав хөдөө амьдрий гэж боддог уу? Үгүй. Надаа бол баг боломжтой юм шиг санагдаад байгаа. Амьдрын Тэгээ нөгөө нэг яг одоо нөгөө нэг ажил энэ төр гэдэг юм байгаа шүү дээ. Аа. Гэхдээ хөдөө гингүүт заавал фермер болох албагүй байхгүй Тийм бас. тийм. Тий. Яг зүгээр нэг юм байшин байж болно шүү дээ. Тий. Тэгээд интернет яг тэнцээ бүх юм нь боллоод байдгүй л надад бол баг амар санагдчих. Тийм үү. Гэхдээ за яг санагдах Яг яг хоёр амьдрал ч гэвэл үнэхээр зайтай шүү дээ. Яг амьдрал гэвэл үү? Тий. Мань Бас хэцүү л Яваандаа гэж байгаа бас тий. Боломжтой юу? боломжтой байгаа. Хөөе. Чи юу? Яг хүүхд тогттой нэрээ ер нь юу явах дургу тий. Хөдөө юу? Лагер магер хөдөө мөдөө. Лагерч дургуй штэ нэг Яагаад тэгдий ер нь? нэг газар та 1000 удаа орчих чи зодод тийм байхгүй юу? Агаар гэхдээ гоё шүү. Агаар болж байгаа шүү. Харин тий. Өвн Хотод агаар- байнгут яах юм? Хотод байхлаар тэгэл ингээл найз мэдтэй авах интернет үнэтэй тэгээ. Лагер дээр интернет найзыг чи аваад Байгаа шүү. Ингээ лагер дээр интернеттэй Тий. бидтэй. Найз. Яг гоо тийм л дээ. Тэгээ найз ч юм байгаа шүү. Бас Тийм. Тэгээд- Тэгээ shout out to Тэмүүлэн ажаагийн найз. Хэм бэлээ нөгөөх нь. түмк ахаа. Тэмүк ахт shout out. найз юм уу? Тий. Тэмүк ахтай найз юм. Тий. Чи юу гэж бодож байгаа юм бэ? Юу? Хөдөө амьдрахаа. Би бол харин амьдрах чи гэж боддог шүү дээ. Тийм үү? Тий. Яаж? Гэхдээ тэгэл интернетээр мөнгө олоод эсвэл бол янз бүрийн тогтсон чи ер нь бизнес чинь чамтай чамгүйгээр хөдөлдөг болчвол тэгэл мань бол ер нь л хөдөө байтгаа хаашааг бол амьдрий гэж бодож байна. Хөдөө харин тийм баггүй яг нөгөө нэг хийж байгаа ажил нь нэх хамааралгүй болчих юм бол эсвэл зүгээр өдөр болгоо очих шаардлагагүй яг нэг яг очих шаардлагатай үед нь ч юм уу ингээд очиод ингээд болгочтой байл хөдөө бол бүр гоё л санагдана. Тийм. Би бас ер нь бол яг хүмүүсүүдийг бас хүмүүсүүд яг комментэн дээр алуулгач та. Хүмүүс гэхдээ ер нь яг тэгчээсэ гэж бодод идэх байхгүй яг нөгөө нэг Яг боломжтой нь гараа явчихсаа тий. Тэгвэл явах гээд байна. Би бол одоо бол боломжгүй гэж бодод байна. Хөдөө амьдрах. Яалтчгүй одоо Зээл нэнд нөгөө тийм болно, бүх юм яг олон хүний төвлөрөлтөө байгаа газар л байж таарад байгаа. би төвлөрүүлэлтийг яаж багасгахыг гэж бодож байна ер нь. Үгүй чи зүгээр яг жигтээс бодоо ярьдаа ингээ хүмүүс ингээ ойрхон амьдраад байгаа шүү дээ. Хөдөө хүмүүс байхгүй байгаа шүү дээ. Тийм. Тэгээ хүмүүс ойрхон амьдарч байгаас болоод энэ төгжөө өсөж байгаа шүү дээ. За тэгэнгүүт яагаад хүмүүс хөдөө амьдрах За вэ? чи жишээ нь яг яавал чи лагер дээрээ яг хөдөө амьдрах вэ? Тий. Тэр хөдөө яг ямар байвал чи яг тэнд байнга байсан ч уйдахгүй байх. Гейминг компьютер зөө. Одоо PlayStation одоо нэг entertainment нэг тийм хөл юм. Тийм. Тийм шүү дээ, үнэн шүү дээ. Стрессээ тайлах тийм ээ. Цагийг зөв болгосон хэрэгслүүд нь Тав тухгүй байна тий. Хөдөө. Тий. Зүгээр нэг ингээд төдөө очихлаар нэг хийх өмгөө гэдэг байхгүй. Тий. Тэгээд интернет байхгүй. Энд амар гоё хүмүүс гоё юм хийгээд шүү дээ. Тийм. Гэтэл би хөдөө хийх юмгүй байгаад шүү дээ. Тийм. Тийм. Тийм хүүхдүүдийн ер нь бол хөдөө байх дурггүй нөгөө нэг Америкийн хүүхдүүдийн харангуут нэг юм гоё идэж штэ хаус маус тий. Хоёр дахь хүртэл компьютер тоглох. Сагсны Тий. талбай бүр. Тэнгүүт Монгол Монгол хаан дээр орохыг хориглон гэж наагаал тий. тий. Тэр Монгол бол амар баян байгаа байхгүй юу? Тий. Хүн мөнгөний ялгаал та. тий ер нь хөдөө байгаа хүмүүс нэг бол амар баян за амар баян байна эсвэл Хөдөө. за биш юм байна. Энэ биш юм байна. Гэхдээ ер нь нөгөө нэг Биш юм биш. яг комментнээс Тий айдсан. биш юм байна. Би яг би өөрөө хөдөө угаасаа өссөн байхгүй юу? А тэгтээ нөгөө бүр мал дээр ч юм уу тийм биш шүү дээ. Хөдөө би чи аймгийн төв дээр өсөөд би чи хотод 2017 онд анх орж ирсэн юм шүү дээ. Анх 2017 онд хотод орж ирээд Түгжээ 58. тэгээ Яг наа ч юм баггүй юу? Энэ байхгүй юу? Чи 17 хүртэл тэнд амьдарч чадчихад яагаад чи
18-сан чадхаа болчоод одоо хүртэл чи энд байгаа би. Тэргүүд одоо Машин авцсан аач машин авцсан. Машин авцсан. Зүгээр ч нэг өөрөө орж ирв. Машин авчиж байгаа шүү. Ээ байгаа байхгүй. Анхнаасаа бол байсан бол тэндэл байл та. За бай чи мань асуултаа өөрчлөх юм. За тэг Юу дутуу гэж. За чи өдөө юу байвал чи хотод ирэхгүй а яг үн тийм бохгүй юу? Тийм ээ. Тийм, үнэ. Наач уугийн андаа ойлгомжтой шүү дээ. Тэрнээс ш одоо би бол одоо буцаад очиод дахиад амьдрын ихээр яг энд байгаа шиг боломж тэнд байхгүй байхгүй юу? Боломж би хийж бүтээмээр хөдөлмөрлөмөр нэг завсрах уу? Зүгээр. Тэр нөгөө нэг юу их сургуулиудыг нөгөө нэг гаргахын маргана гэдээ яриад идэгс. Тэр та хэд яг ямар яг оновчтой санагддаг уу? Нөгөө нэг 21 аймгаар нь тарааж Оновчтой байж магадгүй мэдэхгүй байна гэхдээ. Мэдхгүй шүү дээ. Сонио шүү. Тэгээ тийш очиж Тийм багшж байл. байгаа багш хэн байх уу? Боддоо. яг Сайн тэрийг багш ингээд нар шүү дээ. сайн багш нар хөдөө очиж Одоо манай ээж жишээ нь шүтээсийн багш. тийм үү? Санжаа тий. Юуны багш? Тийм. Би шүтээсийг төгссөн шүү дээ. Барилгын багш. барилгын баг. Тийм биаст байдаг. Тэгээд ээж одоо би жишээ нь ээж бол одоо жишээ нь би зүгээр ээжээр багш нарын дундаж амьдрал ингээд ер нь л иймэрхүү байгаа гэдгийг ер нь мэдээлэл байхгүй. За. Тэнгүүд угийн тэр хүмүүс чинь ч гэсэн хүмүүс шүү дээ. Тэнгүүд би тэд ингээд хөдөө мөдөө гэл амар дураараа тэгж ярих хэцүү шүү дээ. Харин тийм. Яг үн тэнгүүд харин тийм багс. Тэг яах юм одоо тэг та тэг яв гэ тэнгүүд одоо манагийн салах юм аа. Тэнгүүд та нар бас ингээ хойно явах нь шүү дээ. Тийм яа тийм. Тэр чинь тэгээд Эсвэл ээж ажиллах байх юм шүү дээ. Тийм ард нь бүр зөндөө гэр бүл байгаа. Тэгээд тэрийг яг ингээд нэг одоо тэгтээ мон ингээд шилжилт хийвэл амар огцом хийчихэд идэх байхгүй юу? Тийм, нэг тийм. тийм. Чи уг нөгөө нэг Амар амар орны дүн мөн нэмж юм байна Олон жилийн хугацаанд ингээд Тамам байсан л тий. тийм. Хүмүүс яг мэддэггүй шүү дээ яг нэг юм баг багаар ингээд явж байгаа юм. Тэгэхгүй гинт инкер чинь шууд ингэж байгаа. Тийм шаталтай ядаж жоохон юмнуудаа хийхгүй. Тэгээд ер нь л угийн тэгээд яриа л байгаа. Угийн миний мэдхээр шүтээсийг нүүлгэн одоо тэгтээ та хэд мэдсэн үү шүтээс Гтэмс 2 Гтэмсийн байранд шүтээс орсон шүү дээ. Аа? Тийм. Тийм. Хууч нөгөө компьютер технологи гэж байдаг гэсэн сансарт Нөгөө шүтээсийн байр чинь байгаа болцсон. тэр чин бугсаалцсан байхгүй юу? Тийм. Яагаад? Удирдлагын сургууль болсон. Ингээ солигдсон юм уу? Тийм. Төвлөрөлтөй холбоотой юм уу? Бас. Үгүй юу шүтээс чи амар том сургууль шүү дээ. Тийм. Тэгээ багтахгүй байсан юм шиг үлээ харин. Компьютер технологи юу лээ тэр чин? Тийм. Гтэмс компьютер технологи маркетингийн сургууль лөө тийм байснаа. Одоо шүтээсийн бизнесийн удирдлага. Тийм шүү дээ бугс шүү дээ тийм. Тийм. Тэгээд солигдсон юм лээ. Тэгээд ер нь Гтэмс чинь бас тэр бол нөгөө нэг байртай л холбоотой л ах л та. Гэхдээ надад бол ингээ их сургуулиудыг яг бүр мөн бусад асуудлууд нь чи яг ингээ уусаа болохгүй. Зүгээр надад бол тэгэж санагдаад их одоо их сургуулиуд нь өөр ингэж хол явж яадаг. Тэгээд чиний юм кампустай. Тэгээд чиний яг нөгөө нэг дотор байранд ингэж байрлаад ч юм уу те. Тэгээ яг хичээлд яваад ирээд доторондоо байдаг тийм оюутны амьдрал байвал надад бол амар гоё юм шиг санагдаад байна. Яг Америк шиг юу? Яг юм оюутны байранд тэгээд тэр чинь нөгөө нэг хичээлийн бүтээмжийн ч гэсэн ингэж гисэн шүү дээ. Одоо би чинь одоо ингэж энчээ байх юм бол гэрлүүгээ ингэж төгжирж ингэж яваал тэгэл өөр юм сатаараал ингэж тэгэхгүй яг оюутныхан байранд хичээлээ тарж ирэл ингэж Амар зүлгэн дээр сууж юм унш сууж байгаа л тий. Үгүй. Хоолой зүлгэн дээр ичээд яг Америкийн хэсэг хаач шиг. үгүй сэндвич хийдэг. Интернет дээр идэг зураг. Тийм тэгэл би ингэ суужсэн чинь нэг юм хоёр ах өлөөл тоглож байгаа л намайг онаал. Би бүгэн аваад ингэсэн нэг юм хоёр хүүх ордтэй. Ой. Манай хүн бол бүр шал өөр юм. Шаал өөр тэнд гримэлсийн тоглоом. Тийм байвал надаа айгу гоё санагдаад байна. Хөөе. Одоо тэр нөгөө нэг юг кино ярил та. Сая сүлдөө бид хоёр Тийм. хальтсан. Гэтэ мань бол кино сайн мэдгүй шүү. Тийм үү. Тийм. жишээ Мань бол сүүл- сайн мэдгүй. За Үздэг Балтикаа байхгүй. сүүл кино театрт ямар кино үзсэн? Татарын кино үзсэн. Би Раймиг Татар үзсэн. үзсэн үү? Үзсэн. Райм. За Райм Чиний- зүгээр ямар кино? Кино театрт би үү? ороогүй удаж Тийм үү. Чи тэр юу ямар Demon Slayer-ыг үзээгүй юу? Үгүй. үзээгүй. Гэтэ нэг хэдэн нэг 2 шиз үзсэн. Юу илаа чинийх чам. Хамгийн сүлд үзсэн чам. Баг болгосон мөлөө. Пүү. Үгүй. Тэрний чи Оо за баг болохсныг яри заяа. За Би энэ дээр төрсэн мэдрэмжээ хэлье заяа. Би
баагаа болгосныг хэрвээ тодорхойл гэвэл би үнэхээр overrated кино гэж хэлнэ. Баагаар. Миний хувьд би яагаад хүмүүс тэгж амар өндөр үнэтэйг байгаа би бол ойлгоогүй зү. Би тэгтээ Монгол кинод дуртай заяа. Үнэнгээсээ. Би сая хэлсэн шүү дээ. Би хүмүүс фантастикийг яагаад шүмжлээд фантастик кинод амар гоё л хийсэн шүү дээ. Гоё л байдаг. Дуртай үздэг. Одоо тэр Ryan Mime надад гоё л санагдсан. Ингээ сүүлд зураг авалтууд нь амар гоё хөрхөн бид ингээ шинжилгээ хийгээл байгаа юм байна. Тэр би бас сүүлд кинод дотор Эйтхийн тэр даатаг ус үзсэн. Тэр гоё л байсан надад. А тэгтэл баагаа болгосныг би эсвэл амар өндөр хүлээлттэй үзсэн болоод ч тэрүү баагаа болгосон миний оо сэтгэлд ерөөсөө хүрээгүй. Яагаад хүмүүс тэрийг амар гоё кино, амар лаг кино гэдэг байгааг би ерөөсөө ойлгохгүй. Чи үзсэн ба тээ? Dark санагдсан уу? Надад dark санагдаагүй. Байдаг юм биш. Тий, байдаг юм байна штэ. Энийг яагаад хүмүүс нэг Надад бол би угаасаа тийм юм бол мэдэн заяа. Үгүй яг нөгөө нэг байхгүй ч юм уу. Тийм бол үгүй за юу гэж Чи яах. үзлээ. яг би гэр бүлэрээ туулаагүй. Тийм. Тэгтээ Нөгөө гэр ороолын яг амьдрал одоо жишээ нь намайг 10 жилд байхад манай 10 жилийн одоо юм тий, байсан, яг тий. байдаг юм. Гэхдээ тэрийг нь яг байгаагаар нь тэгээ нэг юм нэмэлт юмгүйгээр оруулсан л надад айгүй гоё санагц тэр кино. тэр нь гоё гэж. Та юу яриад байгаа? Юу юм? Санжаад бол гоё кино гинэ. Баг болсон уу? Гүү зүгээр хэлээр яхах юм. Үгүй зүгээр ярилцлаа л Зүгээр ярьсан гоё. Гол нь Мань бол- зүйл зүгээс чухал. Мань бол яагаад сайн кино вэ гэж хэлэх вэ гэвэл За. шүү дээ. Окей, за. Яагаад гэвэл тэр кино чинь нэгт ингээд юу байхгүй юу? Нөгөө нэг юм Монгол кинонуудын жүжиглэлт байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд бол яг ингээд амар рил санагдаагүй юу? Яг Монгол Тэр кинон яг дээр байдгүй рил кино санагдаагүй юу? Тэгээ Тэгээ бүр амар рил гэдэг юм биш үү? Гэтэ ер нь яг тийм мэдрэмжийг өгж байгаа байхгүй юу? Нөгөө одоо жишээ нь яг л тэр хүүхдийн амьдрал юм шиг тий. тийм бацаанууд ингээд амар хараал илдэг те. Тийм яг тийм байгаа. Тийм яг нэг тэгэл Тий. Үгүй харин би тэрийг нэрсээ яг шүмжлээгүй байгаа. Угсаал байдаг гэсэн. Яг сайн заяаг хэлдэг. Яг би гэр бүлэрээ туулаагүй. Гэхдээ миний хажууд манай хажуудлын айлч юм манай найз тийм л байсан. Тэгвэл юу байхгүй юм да. Киноны төсөөл болохоор бас арай өөр ирж байлаа шүү Тий, дээ. би арай өөр төсөөлсөн байсан юм болов уу эсвэл. Тийм, магадгүй хэд амарчтай бүр- бацсан ч юм. Бүр одоо амар гоо одоо жишээл тэнч шийдэл байгаагүй санагдаад байгаа байхгүй юу? Амар төгсгөл нь гинт дууссан шүү дээ нэг юм. Байсан шүү дээ анда. Яаж шийдсэн? Хүн чи энэ амьдралаас гарахын тулд боловсролч хандалт туслана гэдэг юм байсан шүү Нөгөө нэг сайн дүү аваад дуустдаг та. дээ. Ерөөсөө тэр багш нь ардаас нь явж маавал те. тэгэл дуусч байгаа гэж үү тэр. Би бол тэрийг бүр ингээд цаашлаад нэг юм жоохон цаг хугацаа ингэж нэг үсэрдэг штэ. Тэгээд нэг яг юм болцсон те. Ингээд одоо машинтай буцаж ирээд нөгөө хуучин байсан гэрээ хараад Гэдэг ч юм уу, дууссан. тий. Яг уу тийм. Гэдэг ч юм уу. Чинь анда бас яагаад тэгж хийгээгүй. Тэгвэл яг нөгөө бусад кино байдаг. байдаг харин тий. Гэтэ тэр кино нь өөрөө нөгөө нэг байдгал амьдрал байгаа. Тийм. Чам ямар Надад санагдсан? яг гоё санагцсан. Тийм. Яг ингээд 10-аас за 7. чинийх Би гэхдээ би лаг хүн биш шүү дээ. Ягаад би зүгээр хар мас ахгүй юу? тийм ээ. Надаа мань зүгээр адилхан л хар Би мас. чи гайгүй бор маа сан. Би дөрүүл гэж юм. Яагаад чи? Гэтэ анда яг уу байдаг кино ингээд байдгаараа л байх гэдэг л тий. Тэгэхгүй нөө Нэг амар л акшн байх шаардлагагүй шүү дээ кино гэдэг чи тий. Тий, би Хөнгөн, тийм юм амар бодсон байх. хөнгөн. Хүлээлттэйгээр үзсэн болоод ч тэр үү. Тийм. Гэхдээ тийм. Угийн тест өөрлөлтөө. За чин чам 10 тий. Хөө бүр тэгэж амар таалагдсан юм. Тийм тэр үү. манай За чи гоё яар та. тий. Би бүр ингээ киног нь үзэж дуусчих бүр уйлсан байхгүй. Тийм би ч гэсэн. Юу бодсон юм? Аюултай л ингээд хажууд Зүгээр. За. Хүү ямар хөрх юм бэ зүгээр шүү Тийм дээ. амьдрал байна гэдэг юу нь л хараад байсан юм. За Тэгэхээр нөгөө нэг яг тийм амьдрал байгаа ингээ мэдхгүй байгаа шүү дээ бас хүмүүс. Тэнгүүд тэрийг харахаар бас ингээд амар яг ингэж орж. Тэнгүүд яг хүн болгоны үзээд явж байгаа мэдрэмж нь өөр. ингэж л нөлөөлж штэ. Чиний 10-аас 4. Чиний наад 4 чинь аа. Үйлүүлэх хэмжээний бас Тийм. Тийм болохоор хүн болгоо өөр байгаад байгаа байхгүй. Яагаад гэвэл яг уу би тийм юм чи надад surprise болоогүй байхгүй тэр амьдрал. Уусаа За байсан. түр паузлах байдлаа. Тэгээ түр паузлаа. За тэгээ. За санжин нөр өгч. Миний дөө бас сэтгэл нь хөдөлсөн те. Завсарлагаас гэж орлоо. За Ямар хөрхөө би бол одоо ингэж бодоод байна. Яа надад төрсэн мэдрэмж шүү заяа.
ийм хүүхдүүд бас их байхгүй бах. Одоо хүүхдүүд энэ жоох юм хүмүүжлэлтэй холбоотой ч тэр үү те кино ирээд өөлдөг ийм хүүхд би бол одоо бас мэдгүй байгаад байна. Тэрийг ингэж нөлөөлөө тэр бас подкастт ордог. Тэгтэл за яг тэр подкаст идэр чадаа яг. Мэдгээл хэлээд байна. Аавч чинь чамайг яаж хүмүүжүүлсэн? Равли. Дүүнэр чи яг адилхан шүү. Гэтэ өөр юм билээ. Ер нь бол яг нөгөө ерөнхий архетип байгаа. Гэтэ бол ер нь бас тэрний философи байх шиг байна тий. Том хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ? Дундыгаа яах вэ? Багыгаа яах вэ гэдэг нэг юм ерөнхий нэг юм байгаа. Гэтэ арай өөр байх шиг. Амар өөр юм билээ. Чи тэрийг багыгаа том шигэ яачвал тэр чи амар юу байхгүй. Тий. Одоо жишээ нь хамгийн их загнуулдаг байсан баг би явах уу? Угаасаа тэгэн штэ. Тий. Том болохоор тий. Би ч гэсэн тийм. Тий. Дунд нь арай гайгүй. Тэгээ баг нь ер нь бол дүүндрийн балгийг одоо дүүнэр мөнөр буруу юм гэвэл ер нь аав намайг энэ шууд гусан штэ. Нөө нэг манай аав өөрөө яг мэдээж дүүнэрт бол хийлнэ. Одоо л хийж байгаа тустай байгаа учраас би хамт байхад намайг чи дүүдээ ингэж хийсэнгүү гэж надад аягүй дүүнэр чи идтээ. Одоо миний доотлол оюутан болоод төгсөж чинь. Нөгөө хоёр бол хамгийн бага нь танаа дүүтэй бараг чицсэн баха. Хамгийн бага. Дөрвөлээ юм уу? Дөрвөлээ. Манай дундах ч одоо оюутан шүү дээ. Манай яг доотлогод нийлэн том болсон. Миний яг доотлын дүү нийлэн том. Сүлтийг доотох гэх. Сая их сургуулиуд төгсчихээр том байгаа шүү дээ. Зөв. Тэнгүүд аавын философи болохоор хамт байж захта чи дүүнэртэй ингэсэнгүү гэдэг тийм юмыг яадаг гэсэн үг байна. Танаа аав жишээлбэл яаж юм? Яг угийн тал тийм юм байгаа шүү дээ. Ер нь угийн тал чинь тэгэл айлын том болохоор дүүнэрээ кэрлээл те. Тэгээд тийм харилцага яалгаш те. Чи дүүгээ. Тийм. Угийн тал тийм юм байдаг л да. Тэгээд угийн хараад тахад тэр чинь гэхдээ бас настай холбоотой юм шиг лээ. Ер нь би аав ээж байгаа жоохон бахтан төрсөн байхгүй. Ер нь бол одоо надаас жоохон бахтан. Тийм гэсэн шүү нэрээ тийш. Навч жоо 20 тойх гаргасан шүү. Тийм. Гайгүй. Шийдвүүд гайгүй юм биш. Тийм шүү дээ. Би чи үгүй юу юм бэ? Арай том байсан. Би ч болохоор үгүй манай би гинэ. Манай заяа айлын баг шүү дээ. Тийм би ч айлын баг. Манай том ихч чинь манай аавыг 16 настай хат. Next үлсэн. Авир тий. Ээж 18 тайх. Чи чинь дэх төрлөө. Тэр мэдхүү тий. Тийм үү. За дүүл буцаа кино руу оръё. За sorry. Би нүү сая дүүч өөцөг гид явсгоотой. Чи кинон дээр нэг асуумар юм шиг байгаад шиг байсан. Юу гэж асуумар байсан? За топ 3 кино. Монголоор ярий те. За тэгээ. За тэгээ. Заяас хэлэх. Бодгол юм байна л да. За чинийх юу юм санджаа? Одоо нэгт нь бол баг болсон. Хоёрт нь болохоор нөгөө нэг юу хэмтэй одоо нэг ээж ингээд нэг охинтой нэг байсан байхгүй юу? Тэгээд нэг баян хүүхдтэй суцаа. Тэгээд яг ингээ хүүхд ингээ гарчихсан чинь нэг нөгөө нэг баян айлын нөгөө нэг хүүхдийнх нь ээж нь нөгөө нэг эмчтэй яриад нөгөө нэг солиуллаад уу? Үгүй ядуу хүнд амир дургу. За. Тэгээд нэг им өгөөд нөгөө нэг хүүхдийг алуулт юм. Тийм алуулаад. Йоо ямар амар хүүхдтэй. Тийм Монгол. Тийм ямар кино гэдэг вэ? Харин чи бодвол Нэг үлцийнхөө нөгөө нэг тоглосон. Нэг ангитай юм уу? Олон ангитай юм уу? Нэг ангитай. Нэг анги. Тэгээд нөгөө нэг тэгээ байцснаа нөгөө нэг ээж нь амир уур нь өрөөд одоо нөгөө нэг үршигээ авна гэж. Тэгээд нөгөө нэг та яагаад. Үгүй амар сериусны амар кино шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг юу гэдэлээ нөгөө нэг эмчийнх нь хүүхдийг олоод тэр нэг ингээд төрцөө байхгүй юу? Тэгээд тэрний навч нэг амар аалж малах гэж байгаа. Тэгээ болоод нөгөө нэг ээж нь алхаа шидэд дараа нь тэгээд болоод нөгөө нэг тэгээд шорнолоо яваад нөгөө хүүхд тулалсан гээд тэгээд нөгөө нэг уучлаад нөгөө нэг уучлалцсан байхгүй юу? Тэгээд нөгөө нэг эмчийнх нь хүүхд нөгөө нэг өвдөлээ нөгөө нэг үлцийнхүүд ингээд нөгөө хүүг өгчөж байгаа байхгүй. Тийм. Тийм. Тэгээ 3 дахь. Ямар амар сэтгэв би тий. Амар кино шүү. Нэг тийм урах кино байхгүй л дөө. Монгол уу? Тийм. Би нэг
Монгол кино үздэг. За мань хэлээ чи сүүл хэлчих. За тий. Тэгээ би ингэж бодож чинь заяа. Би нэгдүгээр Монгол кино би 90 кино нэхийг үзэж байгаагүй. Аха. Тэгээд топ гэдэг тодорхойлтыг яаж тодорхойлж ийн гэхээр би дахиж үзэхэд уйдахааргүй. Дахиад ингэж үзэх тийм 3 киногоо хэлцээ. Миний хувьд 37 дугаар точка. За олон Тий олон анги за бүгдийн ч юм уу те. Би дахиж үзэхэд бол уйдахгүй. За. Үзнэ. Дараачих нь болохоор би ягаад чи сүүлд үзсэн болоо ш тэр цөвөн цаг гэх кино байсан шүү дээ. Бас л Тамирын найруулсан кино. Тамирын аав Батүлзээ гэж үжиж мэдэн шүү дээ. Тэр хүний найруулсан. үзээгүй минь. Би театрт нь үзээд дахиад сүүл Лүк ТV-д ороход би дахиад худалдаж чаа үзсэн. За. Ягаад чи надад дахиад үзмээр Таалагдсан санагдав. шүү Тий дээ. таалагдсан болохоор. За гуравдах нь. Тэгээд бас л фантастик кино хэлэх гээд байна. Зуураа цуурлыг Аха. бас л би үзэхэд сонирхолтой байсан болохоор дахиад үзэхэд уйдахгүй үз. Аа. Чи акшн кино ер нь Тий, ер нь тийм дуртай байгаа тийм. Аа. Фантастик жуулсан нэг жоохон тэмхүү тал юм хийгээд Тийм шүү. Тийм шүү. Юу Уг акшн илүү олон таалагдах л та бас. Би харин хилээд байна хар мас. Аа. Гэхдээ Масын өмнөөс яриад байгаа шүү. нэг хар мас, цагаан мас гэдэг хальтаач байх уу гэж. За надад бол нөгөө нэг тиг цэг гэ би сая түрүүнс яриад байгаа шүү дээ. Нөгөө нэг Ээцгээ хичээл зэхэд ээцэг үү? тиг цэг гээд Сая гарсан. алдрын найруулсан гэж Тэр бол яг миний Тэр гоё. одоо яг Окей. бодоход бол тэр бол Үзмээр миний юм чаг. Үзье. Тэрийг үзээрэй. Тэр бол бас чи спонсор аваагүй үздэг чи. үгүй. Өмнө нь яг Монгол бусад кинонуудаас шал өөр амар гоё кино байсан. Тэр байна. Тэгээ ягаад ч юм надаа би чам тарьтай хоёр айгуу гоё санагдав. Болдсон юу? Тийм хөөрхөн зохиолч тэр юм хөнгөн амар гоё. Тийм тэгээ гуравт бол тэгвэл юу юм бол бас хэцүү л юм. Үгүй бас мэдгүй байгаад орж ирэхгүй Одоо тий. Мэдээ. Тий. Мэд. Ойлгоод байна. Мэд. За чи бодож яанда. Ер нь л тэгэл гоё л кинонууд шүү дээ. Балтгоо сонсоо л та. Манайх чинь гоёлын дайсанд заяа. Татар ажиллагаа. Тэгэнгүүтээ за яг амар pop болон pop биш гуравтаа хэлж өгөх гэж. За Pop гуравтах нь үер гэдэг дээр үе кино тий. үзчихсэн. Дээр үе кино юм уу? Нөгөө нэг Амар эргэлттэй нөгөө салан дээр юу яагаад гол үертэй гэж авч хүмүүсийг тийм тий тийм. тий. Тэр амар гоё кино нэр. Тий. Тийм үү. Үзчихсэн үү? Үгүй мэн санахгүй байна. Мэн тэр дээр үе кино ер нь бол үзчихсэн шүү. Нэг эмгтээд хөрөхгөөд Гэтэ ер нь гарын тавуура бас амар шүү дээ. Монгол кинонууд гарын гэсэн үг шүү дээ. дээр үе Монгол кинод бол бүгд амар гоё. Тий. Тий. Гэхдээ Монгол бас кино жоохон гэмэр кино байт юм аа. Надад Жоохон сонио. Хамаагүй гоё чанартай жүжигч нь хүртэл яг нөгөө мэрэгжлийн биш зүгээр яг нөгөө нэг ахуйд нь тохирсон хүмүүсийг нөгөө нэг олжчихэд ингэж тоглоулдаг байсан. Амуу уур лөө. Дээр үе Монгол. Амуу уурмоор бас гоё шүү дээ тий. Тэнгүүд тэр амуу уур дээр чинь тэр нэг өвөө Соном өвөө. зүгээр тийм автобус баазад ажилтдаг байсан хүн гэж байгаа юм. Кондуктор Тийм хийдэг гэсэн шүү дээ тий. Тэгээд тэнд кинонд яг ингэ дүр бүтээж мүтээсэн. Тэнгүү дээр яг нөгөө нэг яг найруулагч нь очиод за энэ л яг тохирох юм байна гэд мэрэгжлийн ч байсан хамаагүй хүнийг ингээ яг гоё тоглоулаад ингээ тийм бодиттой байдаг гэсэн надад амар гоё санагдав. Тийм тий. Тэгээд бас амар бодиттой усчлаа байх та. Уг нь тийм жүжигчин биш. Сүхбаатар матартай холбоотой амар кинод байдаг үстэй бас. Тэр гард магнит Жинжин тэр бас надад бинжин. амар гоё санагдав. Гоё. Тийм. Гард мэгнэ гоё нэр. Тийм. Тунхлаг амар гоё. Борлоод олдооч Тэнгүү тэр зэрэг байхтай тогсон. зэрэг нэмхийн өмнө. Тэр гард магнит тогсон. Тэр нэмхийн өмнө ч бүр Бас баг комеди жанрын комеди юм шүү баг. Тий, Тэр гоё амар кино шүү дээ. Тий. Тэр Евэн дээр жок гэлтг нь гоё те. Тий. Нэг талнаа нэгсэн нэг талгаа нь энэ. Тий. Нөгөө талгаа нь энэ гэсэн. Тэр хонц байна. Чи Тий. хүн шиг хоолъё гэсэн чи ингээд Толгой гар мар хийсэн тийм тий. гэж мэдсэн. Тий. Нэг хүн хоол, хоёр хүн хоолсон мал гэдэг. Тий. Тэр бол амар гоё. Тэр нэг юм гоё гоё. Тэгээд яг угийн тэр үед тэгтээ тэгдэг байсан гэсэн бүр найруулагч нарт нь ингээд чамд тедэн ширхэг ингээд ийм одоо нөгөө киноны юу гэдэг лээ. Жилд тэдэн кино гаргах гэдэг юм бүр төлөвлөгөөтэй явдаг. Тий. Тэгснээ яг ингээд олон дублч мөблч чаддгүй байсан гэсэн. Тийм тэр чинь нөгөө нэг амар Хот байдаг. зардалтай. Аа. Чи яг ингээд нэг л явна. Хастай юм уу? Тий. Ер нь Хастай хоёр дээрээ тийм. тий. Хоёр дахь явна гэдэг юм бол уусаа байхгүй. Тэгэл нэг л яваа. нэг л яв. Тий. Яг бүгдийн нэг явцсан юм шиг кинос байдаг те. Хоёр дахь явах. Хоёр дахь явах үгүйс хүсээгүй. Олон бичсэн ч гэсэн яг техникээр юм шиг кинонод байдаг шүү. Одоо зөндөө байгаа тий. За. Заягийн юу сүүлийнхээ госноо. За баг саяны тэр нөгөө нэг юу Зэрэг нэмэх юм уу? Тийм зэрэг нэмэх юм. Бас байж болно шүү дээ. Тийм. Тий. Тэр үеийн гэхдээ Монгол кино
угийн жоохон яг юугийн сэргийх хэрэгтэй л дээ тий. Тань руу нүүж явна гэ бас байсан шүү нэрээ. Тань руу нүүж хөдөөгийн Тэгээд баясгал. нөгөө Univision ч нөгөө Монгол кино институт төсөлгснээ бүгдийн амар Тийм шүү. гоё. Тэр өстөө мөн. Тэр бол амар гоё. Тийм үү яасэ тэр. Нөгөө дээр үеийн Монгол кино чинь дүрс чанар нь амар муу байдэн шүү За. дээ. Тэрийг яг ингээд уушны Монгол киноныг HD формат болгоцсон. Оо. Тэгээ өнгө дүрс мөрсийн амар гоё болгоцсон. Тэр бол бас кино урлагт оруулсан. Одоо тэгтээ AI хөгжөөд бүр амар болох байхаа. харин тийм. Тий. Та ер нь AI ер нь хэр ашиглаж байна? Санаж ашиглаж байна уу? Би одоо ашиглуулна шүү дээ одоо. Юу яг юу юмдаа ашигладیں۔ Яг ингээд та хэд одоо биш үү? Яг ийм юм байдгүй. Минийх дээр одоо хараахан би жоохон ингээд ийм нас тогтсон болохоор ингээд толгойд яг нэг ийм цорох дараал браузер руу орчондоо гээд нэг ийм хүнд нэг тийм ойрхон юм байдэн штэ. Одоо би таксид дуудаад UP cab дуудчихна. Оо ийм юм хүссэн юм хийгээвэл AI байгаа штэ гэж тийм юм би хаяа мартаад байгаа байхгүй юу? Та тэгж хабит болоогүй тий. тэгээд За байж үү тэрнээс гадна за Яг зүгээр юу байдгийг мэдж байгаа хэрнээ яг нэг яг хэрэглэгч болоогүй те яг нэг. тийм зүгээр л наацхын тэнэг тооцоог механикаар хийжсэн нь оо AI байдаг шүү дээ гэж тэгж байгаа юм. одоо жишээл одоо энэ вайрал болчиход байна шүү дээ AI гэж бүхэн болгоод Бүр AI сураараа гэж болсон тий. байж тээ. А? Сизис чинь AI-ийн юутай болсон Тийм үү? хөтөлбөртэй. Тэнгүүд би одоо жишээлбэл бас өөрийгөө бас л юм ухдаг хэмжээний хүн гэж бодоод байгаа. Гэтэл миний AI хэрэглэж байгаа төвшин гэсэн чинь зүгээр ChatGPT л байгаа байхгүй. ChatGPT л. Харин тийм байгаа. Тэгтэл яг AI гэж яг юугаа яриад яг юун дээр бид нэр ашиглах хэрэгтэй юм? Бид нар яаж AI-с мөнгө яаж олох юм? Тэр мэдэж байна надад. Чи би бол одоо энийг балкотой аяг гоё ярихсаа гэж бодчих л байлаа бас. Хүн яг юунаас эхлэх юм? За бүр механик одоо мэдгүй энэ камерны ар сууж байгаа залуу ч юм уу яг яаж AI-с мөнгө олох юм? Гэсэн чи өөдөөс нь Яаж тэгээ юу AI? нанда хүн байгаа амьдаа сэтгэл хангалуун байна. Шоналтай ажиллахгүй шаан. Тэгэл ер нь бол одоо жишээ нь манайс одоо яг бүгдэрийн сайн мэдэхгүй заяа. Тэгэл одоо жишээ нь зүгээр наадахын ер нь бол миний мэдж байгаа юм болохоор AI тусламжтай чи өдөр болгоныхоо амьдралыг арай жоохон хөвчлөөд байх боломжтой шүү дээ. Одоо чи эдитэн дээр ашигладаг уу? Эдитэн дээр одоо ашиглахгаа үзээд монтаж дээр ашиглах гэж байгаа. Стокуудыг яаж олж байна? Стокуудыг уу? Сток зургууд, бичлэгүүд. Сток зургнууд бол тусгай сайтуудаас авна. Харин тий одоо тэгтээ тэрэн дээр чи AI Яг гоо зарим юмнуудыг яг үнэхээр юу байвал генеративд хийлгэн. Аа. Хийж Гэхдээ би тэгж их ашиглаагүй. Тий яг яг тэгж их ашиглаагүй. яаж чинь яг юунаас болж юм залах уу? Үгүй. Үгүй. Тий яг үн төлбөр байна. За промптын мэдлэг бас. Аа. Промптоо бас яг зөв тааруулахгүй байгаа юм. Яг хүссэн хэмжээгээрээ яг хүсснээрээ Өдөртөхгүй байна тий. тий чадахгүй. Тэрийгээ гэхдээ ChatGPT-гээр бичүүлж юм шүү. Яг уу яг тэгээд бас мань үдчихэл байгаа шүү дээ. Аа, ChatGPT-гээр промпт бичүүлж байгаа. Аа. Яг тэгээд яг хүссэн шигээ бас усахгүй. Аха. Бас чиний хэлдгээр мартаад байна. Харин тий. Сайт руу ороод Тийм байгаа да тий. тийм сайтууд бол байгаа шүү дээ. Зарим хүүтчүүд байгаа сайтуудаас за энийг хүсч идэв гэл. Харин тий. Ер нь л тэгэл мань бол угийн тэгж л боддог шүү дээ. Илүү хөнгөвчлөх аргаас нь одоо тэгэнгүүт тэгэхээр миний харж байгаагаар бол ингээл хүмүүст за бараг л 10 жилийн дараа чи AI сурахгүй бол чиний амьдрал байхгүй. Яг үнэ тэгээд байна шүү дээ. Тэр бол Монголд худлаа заяа. Нэг тал ер нь 10 жил бол come on тий. Тийм за Тий. 30 моч 10 жилийн дараа баг мейкер явсаар л байх болно. Одоо яг стил AI гэж юу ингэ явж явах болоо. Арай ч үгүй бах те. Үгүй байгаа. Яг байх хэмжээ байх л байлгүй дээ. Тий. Одоо тэгтээ бол харьцангуй бас тэгтээ бас юм хурдан нөлөөлдөг юм байна л да. Ер нь бол. Тэгээ саяхан л ингээл ChatGPT гэжсэн. Тэгээд одоо ер нь бүхний утсанд л ChatGPT гэдэг аппликейшн суучлаа шүү дээ. Тий. Тэнгүүд эн чинь тэгэл явандаа ингээл бүр ингээл хэрэглээ. Байна Сайл нэмтэл те. Татсан байна гэдэг чинь цаашаа ингээ хэрэглээ ингээл хөгжөөл. Үгүй саяхан л PC тоглох чинь нүгэл байсан шүү дээ. Ер нь. Тэгэл тэгсэн чи одоо Одоо бараг л хүн болоод тийм шүү дээ. PC тоглох гэдэг бол бүр ингээд байж болохгүй баг. тийм байсан PC яах. тоглосноос баг ингээд Тий. муу авцсан дээр ч юм уу. Тийм л байна. Тийм байсан Тийм шүү шүү дээ. PC оруулалт хөдөө амар хэцүү. Тий. Өө наа чин би одоо чинь ингээд зөвхөн PC тоглож байгаа шүү дээ. Тэр чи одоо юу нь буруу юм бэ те ингээд PC-нд би зөвхөн ингээд чита тоглолчин суужсан чи манай эмээ намайг орж ирэл ингээд чихтэл. Би бас тэгэлж шүү дээ. Тэгэл би ингээд эмийг харчаад бүр амар гим хийцэм шиг Тий. ингээд эмийг хаяад гүүж гэрлээ гоо. Бүр хамгийн аим. Тэгээ би ингээд орон дагавраараа нуугч чаан заяа. Яг тэгвэл эмээ угаасаа намайг алахыг би мэдчихэж байгаа.
Тэгснэ амар тэнэг юм хийсэн байл л дээ нөгөө нэг буруу юм хийчээд эренгүүтэл нуугдчих муугдаад бүр үдсэн байхгүй тий. Тэгэл Энийг бүр буруу гэж бодсон байж тээ. тэгэл Үнэхээр л болохоо байж тээ. гарч ирээл алуулжлаа гал. Тэнгүү тэгэж тийм амар хүнд хүлээж авдаг байсан байхгүй PC тоглоом. Мань бол тоосоо би ч PC ч юм байсан шүү дээ. PC л төгөлдөг гэсэн. За Нэр гэсэн. за яг ийм гоё түүхэн үү яг юм. Бага би юу За би бүр штэ PC тоглодгоос яг надтай ангитай би бүр амар одоо юу доромжлуулдаг гэсэн заяа. Одоо надтай адилхан PC тоглож байгаа бүх хүн Бүлээдтэй байгаа шүү. Би одоо яг ойлгох чинь заяа. Бараг ойлгохоор би яг PC-гээсээ болж бүр ангитай амар одоо ингэж бүр юм юу алгадаг гэсэн аах зү. Адилхан манай найз ингээд тоглож байгаа шүү дээ. Бүр намаа гоцолж яадаг заяа. Энэ ном мэдрэн гэж одоо хоцолдог байсан заяа. Мэдрэн гэдэг. юу гэсэн юм. Одоо бүр ингээд Гүлэрсэн. нэг Нэг юм рүү ингэж удаан. Дэлгэц рүүгээ ингэж удаан бүр тэгтлээ бисэддэг гэж байгаа байхгүй намайг мэлрэн гөлрэн гэж байгаа. Би бүр мэлрэн гэдэг үгнээс бүр би яг татарстай яг сонирн болох гэдэг. Мэлрэн гэхэлэр яг мэлрэн бол зүгээр нэг ийм solid нэг охины нэрл Тийм үү. болроо гэж байгаа юм шиг. Тэгсэн чи яг тийм энэ нэр бүр ингэ гүлэрэн гэж байна. Тэрний арай дараачийн дабл шат. яа энэ нэстэй амар чи одоо яг та нарт амар Чи тийм болцсон байсан юм уу те нүд чинь. Гэтэ би энэ заримдаа ингэ мэлэрчдэг ч байсан. Энэ нь эффект бол байсан л та. Аа. Тэгтээ яг заяатай адилхан би үнэхээр л би новшин би бол энэ дэлхий дээр хамгийн новшин хүн гэж боддог байсан байхгүй өөрийгөө. Аа PC тоглодог болохоор тэгэд миний ойр тойрноос ирж байгаа манай найзууд хүртэл тоглож байгаа мөртлөө би илүү ингэж бүр юм новшин байгаа новшин илүү авч гэтэн заяа багшд хүртэл. Гэтэ нөгөө нэг нуулаа. их тоглолоо гээд бас нэг юу яасан юм бас байхгүй л те. хор хөвөлч юм уу. Гэтэ ямар сонин ийм бүлийт хэргүй юмар бүлийтэй. Сорин бүлээ Нөр хүн PC тоглосноор тэр үед яалчгүй бүлээ байсан. Яалчгүй л бүлээ байсан. Одоо ингэ бодохоор яагаад тэнд ингэ би бүлийдүүлээд тэнд би яагаад бүгд адилхан тоглодог гэж би яагаад бүр тэр нэг гэж ордог гэсэн юм бол гэнэ. Яг ялгаад би илүү жоохон мэлэрт ингэ жоохон ингэ байж байгаа ингэ гүлрээ суучдаг байх юм бол байсан. Тэр мөрн за би манад бол өөр гэрийнхэн л амар жоохон байх штэ тэр чинь. Чи хэдэн насных юм гэж байгаа. 10 жилийн. За арайш дүүшиг биш ээ бас. За 7 8 9 7 8 9 3 ах. Намайг ч бол 14-тэй. миний их чинь бол нэг 2 3 дугаар анги мангийн үеийн л би юм яриад байгаа. Тийм үү. Тийм. А за 2 3-д би тоглодог байлгүй. Гэтэ яг бисээ Заяа бол угийн сайн код. Заяа бол харт байсан бах уу. Чи угаасаа нөгөө нэг тэр үе чинь цагийн PC чинь 400 мөрөнзөө байх үед л би яг тоглож байсан. Гэтэ нэг амар тэгээд тоглож байгаа юм нөө Y City шүү дээ читагийн хамгийн анхны хэлбэр. Тэр мэрийг тэгээл 1.6 мэрийг 6 хайлтмал тэгээ. Тэгээд сүүлд тэр нэг чита айгу хувьсан юм а чита 3 Сандерсон гарсан юм. Тийм. Тэр бол миний амьдрал босл ингээл Сандерс чинь нөгөө хар гайгууд өмнө гэрэл гоош гоош шүү дээ. Тийм л тоглоом надад санагддаг. Ой, Y юу City штэ. чинь ус руу оронгоо шууд өчтдөг байсан шүү дээ. Аа тийм тийм. Сэлдэл шумбаж байгаа. Яаж тэ яаж энэ усан сэлчвэ гэж тийм. Тэнгүүд би сая дүүгээс асуусан чалхаан дээр байхгүй хідээс нэг гэж тоглосон мэгүүд 5 гингүүд тэр чинь бүр хамгийн юм би бүх юм бүрчсэн тий. Огс могсон сууд нийс юмсээ. Сандерс чи дугуй яваад идэх те. Дугуйтай сайн дугуйтай. Хоёр гэхдээ бүр житаны хоёр мэдхгүй юу? Тоглож үзчих. Хоёрыг мэдэн штэ. Тэр чинь юу вэ? Цагаан. Дээрээс нь Аа мэдгүй. тэр чинь бас доотоо шиг байсан шүү дээ. Тийм билээ. Тийм. Читаа чи юм дээрээс нь хардаг. Би бичлэгийг харж исэн. А битсэн бичлэг харж лээ. Би Y City-г мэднэ. Тэгээ нөгөө нэг чита 3 гээд байдэн штэ. Нөгөө нэг хүн нь ерөөсөө юу байдгүй. Хөдгөө илүү. Нөгөө нэг машин тэргийн ингэж эвдэрч мэвдэрхүүнийг бас ийм дээгүүрээ хар хүрэмтэй доогоороо ийм нэг юм бирүүхэн шарамжтай ихлэх. Класс. Нөгөө нэг дөрөв нэр. Тийм нөгөө эхлэнгүүд нөгөө нэг ийм шоронлоо явж исэн чинь машин ирж мөргөд эхэлдэг чита 3 гээд. Тэрний мэдгүй. Яаж хэлдэг мэдгүй хтээ. Дөрвийнхаа нэрийн л. Тийм тэрийг тоглосон би Y City тоглосон. Тэгээ Сандерсон тоглосон. Тэгээ өөр бол тоглож байгаа. Миний хараад би бас нэг удаа бисэн бүр амар ингэж Чи бүлэд хэлсэн үү? Гэхдээ бүлэдтэй яг ивэ зэрдэл бүлэдтэй. Ээч ээж багшгүй те. Тэр үед манай ээж ч гэхдээ хамаагүй юу гайгүй. тий надад бол амар хайртай мэддэгтэй байхгүй ээж. Тэгээд би ч ээж дайртай л та. яа за. Бид хоёр хоёулаа нэг нэнд дайртай. Дүүгээ хажуудаас шүү дээ. Тэгээд яа нэг удаа ингэжсэн байхгүй. Нөгөө битээ тоглоо. Би чинь нөгөө нэг багасаа бүр тоглож байгаа ядаргаатай болцоо. Техник руу зүгдэхгүй ингээд
Ингээд нөгөө нэг ядраад тэгэхээр ингэж Төгөөд зуурдаг тий. тий. Ингээд зуурах шээ. Би яг нэг ийм зүгээр л ингэвээр санагдаад идэг. Тийм тийм тийш нөө ядаргаанаас болж Тий. тийм. Тэгэнгүүт тэгж байж байгаа нэг компьютер тоглохыг хорцоо. Тэгээ би нэг гадаа тоглодог найзтайгаа би уруудтаа заяа. Би мөнгө гаргаад би тэр PC ороод. За. Тэгээ би тэр PC тоглоод 15 л аваад л яаж байгаа шүү дээ. 15 минут аваад 100 төгрөгөөр 15 аваад. Тэгээ нэг подуулын PC-нд ороод. Тэгэл тэнд ороод суучсан чинь тэгэл яг хоорондоо тоглоод. Гөө орооч андаа. Орооч андаа. Орооч гэл ингээл харсан чинь дүн гэл ингээл царай мараа амар эвгүй болчихсон. Тий. Ээж ими хоёр. Тэгэл намайг пад гэж нуруунд дээр халгалаад яв юм да гэл ингээл эмээ ээж хоёр тэгжсэн аа. Нөгөө хүүхэд чи бас эмээ алгатаа. Яа. Би бүр банташ. Саяны эмээгийн дүүхтэр бас сүндөө ингээд миний чихийг ингээ мушгаад исэн бохгүй юу. Тэгээ би ойн нэг юм хүнд гараад ээждэг штэ. Одоо гэр оронго моронго ахнаар махнар ч юм уу нэг юм бэж идэг. Дефолт ингээл тэднийг би мушгаад ин жодод 2 мушгсан бохгүй юу. Тэгээ би ингээл за тэднэр л авахтаа гээл тоглоод байгаа. Чи бас дээрлэгч наа ингээ дээрлэгч байгаа штэ. Тэгээ би яг тоохгүй юм шиг тэгээ ингээл тоглоод. Тэгвэл дээрлэхүүлчүүл тэр чи миний оронд сууж штэ. Тэгээ мөчөг өгөхгүй дээ гэдэг дээрлэхүүлэхгүй гүрийг бошоод тах 2 мушгал тэгээ 3 дахь бүр амар хийсэн. Мөсөн чи яг эмээ байсан байхгүй. Тэгээ эмээгийн өнцгөөс бас амар даарк заяа. Хүүхд нэг юм ашиглах мэдхгүй тий. Яг тэгж хэлэхгүй ингээд солиорцсон ингээд бэйжин гэж бодсон байгаа байхгүй. Тэнгүүд би зүгээр л PC-ний хүмүүс наавч модел. Тэр бас эмээгийн өнцгөөс бас амар даарк байсан баг. Энэ бүр ингээд солиорцсон юм шиг бүр яг гэсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би зүгээр дотроо зүгээр ах гэж одоо гүргээд 2 өнгөрөөсөн байгаа байхгүй ингээд. Урт тиймэр яалч гэдэгсгээ байгаад ингэсэн чи яг юм ээ. Chart story энэ. Hit gaming төлж байгаа задал бодолчихсон. Баггүй. Тийм. Би PC орж үзээгүй шүү дээ. Үгүй PS Messenger дээр. Үгүй. Тийм. Одоо тэгтээ манай дүүхаараа удах дуу амар гоё юм байгаа байхгүй юу. PC орох юм шаардлагагүй шүү дээ. Гэрээсээ. Тийм. Би ихтэй орж үзээгүй хүсдэг шүү дээ. Гэтэ би бас ингэж одоо Монголын энэ нөгөө Яагаад? Юунд гоё гэж? Том гэлэгдсэн ингээ гоё том ингээ гоё дуурч юм уурддаг юм аа бас гацхгүй том дэлгэцсэн. Тэгээ явандаа тийж чаа нэг 15 6 хөрөхөд уусаа PC орно л доо. Тэгэхгүй чи одоо PC орохлоор чинь тэгээд юу л ах л та. Одоо ороод яг юу ч тоглох юм тийм ээ. Зөө. Монголд хэрвээ гарч ирээг бол За надад би тэрнээс өмнө нэг юм ярьсан. Одоо энэ монголчууд Монголын нөө Go амар юу байгаа нь бас юу сэтгэл зүйн юм шууд ингээд бэлтгэгдсэн байгаа. Надад нөгөө хоорондоо ландна гэдэг юм байгаад байгаа шүү дээ одоо. Монголын CS:GO-гийн community ч ингээд уулзаал гоцсон моцаа тавиал яг ингээд. Тийм. Тэгвэл сэтгэл зүйн айл дээр тийм бэлэн болсон тийм ингээд угаасаа л яг юм 5/5 ингээд өөдөд тусаараад хожигдвол ингээд бүх юм ингээд те уцгүй болно. Тэр чинь нэмээд гэр бүлийн асуудал тэгээ уцаа тавьчвал авч чадахгүй маахгүй. Яг тийм сэтгэл зүйтэй ингэж амар чи олон хүн байгаа шүү дээ одоо юм байгаад эн чинь дээр шүү дээ. Тийм бараг 100 юм мэрэгжлийн төвшний гэж юм өмнөх шатны хүмүүс тэгээд эдгээр дундаас ингээл хоорондоо ойлцолдол ингээл тэгээд бас энэ сэтгэл зүйн бас ингэж амар бэлтгэгдсэн байдаг багш би бас. Нэр бас тийм биш. Амар байгаад эн чинь дээр жоохгүй чинь. Тийм. Тэнгүүт нөгөө гадны одоо мондог про плеер нөгөө фейсит онлайнаар нөгөө нэг ингэж яг ингэж тоглож байгаа л тэгээ нөгөө өндөр ялаа ранкн дэшээ оронгууд одоо багуудаа санал ирдэг. Яг тийм нөгөө нэг лан тэ яг юм бодит тийм өрсөлдөөнд бас төдийлөн байж тийм юугаар ном журмаар нь яваагүй. Тэнгүүд Монголын CS ч юм болохоор яг нөгөө нэг ланддаг ингэж хамаг уц муцаа тавиал ингээл Вало яад юм бол Valorant лан гэж байдгүй бах. Яг нэг ганц хоёр хүмүүс уулзч нэг тоглолтгүй юм шиг. Гэхдээ яг тийм лан гэдэг юм байхгүй. Зүгээр л яг онлайнаар л ингэж яадаг. Valorant гэхдээ юу хоёрын фэнүүд амар өөр бэлгтэй. Counter хоёрын. Тийм өөр. Өөр юм билээ. Valorant-ийг ч юм болохоор нэг Valorant гэдэг надад нэг амар тоглоом шиг санагддаг байна. Чи бууж үзсэн үү? Үзсэн. Чи яаж ийн? Би болохоор яг чамд амархан уу? Яг тоглоод байгаа ингээд аалмал. Тэгээ нөгөө нэг скиллгээ ороод ирэхээр миний юу ч юм бол яг нэг юм буудаж яг алхах үүрэгтэй. буудаж алах нь надад гоё байгаа хгүй яг ингэж хөдөлмөр. Тэгэхгүй ингээд гинт нэг юм хан босоод ингэж мингээл нэг юм камер нисж орж ирж мэрэл. Тэгэхээр надад нөгөө нэг гол юм чин дээр ингээд буудах штэ яг төрүүлж буудсан ална гэдэг дүрм надад гоё санагдаад байгаа хгүй. Тэгэхгүй нэмэлт юм скиллгээ ороод ирчихээр жоохон сонирно. Тийм ээ.
жоохон доотлог тий. Тий. Тэгэхээр Энэ тактик. Тэр чинь Dota Counter хоёрыг нийлүүлсэн. Тэгээ Баатар Чи тоглож үстэй. Юу нь гоё тийм. Одоо юу юм. дүрслийн үед бас амар гоё гэж магадгүй те. Тийм одоо Анимашн энэ төр. скин мэн Тийм, гоё тийм, тийм. байхгүй. Нэг тийм одоо Ингиж гэрэл мэл асч ингэж мингээл. хутгаад ингээ одоо ингээ буу Харах байдлын үед айгүй гоё тал. Жоохон тийм хүүхэлтэй шиг болохоор нөө. Тийм. Анимашн тал руугаа. Тийм үү жоо. Дөрүүдийн хөгжүүл модель энэ төр нь амар сонирхолтой. Надад л харин яг эсрэгээр идэв шүү дээ. Насныхаа бах тий. Тийм тийм тийм. Тийм ээ тий. Чи юу эсрэгээр гэдэг нь юу гэж байна? Гүг харин одоо Wallet тийм сонин Google-тэй шиг шүү дээ. Аа. Тэгээ бид хоёр тоглолттой онлайнаар тий. Тийм. Тэнгүүд Би өөс CS:GO тоглохыг хүсдэг байхгүй юу? Тэгээ компьютер даад байна. Тэгээ даатай Valorant тоглодог. тийм. Тэгээ бид хоёр Valorant тоглолдог л доо. Тэнгүүд болохоор жоохон юу ядд юм аа. Амар Google-тэй л тий. Нэмэлт юм Тийм шүү. амар ихтэй. Тийм. Гэтэ яг буудалцаа нь бол гайгүй амархан. Тийм. Тэгэнгүүт би одоо жишээ нь санджиг гайхаад байгаа нэ. Валууд амар дуртайгаад идэхгүй бага скил мэлтэй. Скилэнд нь би бол төрчдөг шүү дээ. Нэрээ. Тэр бол тест юм юм. Би нэг дөрөв мөрөв тоглоод сурсан бүх Баатар. Тийм үү. Тийм. Тин ч нэг рейнжэд нэг одоо тренинг гэдэг нэг мап байдаг байхгүй юу? Тийм Тэрэн дээр нь тэгээ нөгөө нэг тийм. Одоо бүх Баатардын скилийг харж болдог байхгүй юу? Тэнгүүд зүг бол одоо ингээд шинээр тэр тоглоомыг ингээд яг мэдхийг хүсэж тоглож байгаа байхгүй юу? Тийм, Тэнгүүд тийм. би тоглохоороо зүгээр л нэг за энэ ямар хөө юм бэ гэж байгаа. Тэнгүүд ямар тийм сурах хүсэл байхгүй болохоор Энттэй. тэрийгээ дагаад нөгөө скиллүүдийн ч нэг тренинг мап руу орохгүй байх жишээ нь тий зүгээр шууд за би энэ зүгээр энийг буудаж ална гэдэг. Тийм. Гэтэ тэр юутай холбоотой таад мэдхүү. 20 хэдэн нас хүрээд prefrontal cortex гэдэг юм чинь тархичийг бүтэн хаагддаг байхгүй юу? Тэгэл ер нь та тэг санагдгүй яг 23-аас хэдэн насны хооронд хаагддаг үлээ. Тэр нь тэгээд тэрнээс хойш ер нь бол тэр хүртлээ хүн өөрийгөө хөгжүүлээд тэгээд тэрнээс хойш чи ер нь Яг л өөртөө ер нь тэрийг хүлээж авахаа ер нь багасгана гэж байгаа юм. Та хэд тийм юм байдгүй юу? Би бол яг тийм сууц яг. гэтээ нэг тиймэрхүү мэдийг уншичаар яг за тэр нь юм бэ нэгээд тий. Миний хугацаа хаагдсан юм шиг ингээд. Надад бол нэг их юм мэдэхгүй байх нь баг тийм юм судалгаанд байдаг шүү дээ. Зөв шүү ер нь. Тархины тэрний ингэдэг Тийм, мэгдэг. Тийм юм уншихгүй байх нь баг надад амар юм санагдав. Тийм. Тэгэхгүй тиймэрхүү юм мэдчихээр л одоо ингээд нэг Тэндээ юм бодоо, сурахгүй байсан зүгээр сурж болох байсан юм аа. Агуулсаа тэр нь хаагдсан. Миний хаагдсан шүү дээ. Тийм. Тэгээ Одоо тэр нөгөө нэг prefrontal cortex тэл маань хаагдсан. тэр нөгөө яриад тийм юм одоо нөгөө нэг трама гэж одоо ингээд тиймэрхүү юм өмнө нь нөгөө мэдэхгүй байхад хүмүүс яадаг байсан гэж нэг юм яриад шнэ. Тийм. Тэгэхээр бас мэдэхгүй байх нь зарим юмыг зүгээр л мэдэхгүй зүгээр ингээд Тийм одоо шүү. байгаагаа явж. Зарим юм их шүү. Тийм. Зарим юм. Гэтэ мэдэх ёстой бол бас байгаа шүү те. Тийм шүү. Манай зүгээр ингээд явж ийл гоё. За миний тийм цаг 90 жоох нийлээ явчлаа. Жоох арай удаад чамаг гэж цалгаач. Ер нь сүүлийнхаа сэдвүүрөө ороод яа. Заяа сүүлийн сэдв байна манда. За сүүлийн сэдвээс өмнө би дүүгээс нэг дахиад богинохон асуулт заяа. За чи подкаст өмнө үзчихсэн үү? Ярилцлагын нэвтрүүлэг. Үгүй. Үгүй юу. Тийм. Чи подкаст орыг гэж хэлэхэд нь яг юу гэж бодож ирсэн? Амархан нэвтрүүлэг. Одоо амьдралын талаар л одоо асууна л гэж бод. Тэгээ чи тэрэнд хариулна л гэж бодсон үү те? Зүг. Тэрнээс чи подкаст бол үзэж байгаагүй юм шүү дээ те? Тийм мэдгүй. Ээж нэг халамцсан яриаг хэлнэ юм. Тэрийг бай үздэг. Зүг. Зүгээр л чамд одоо ингээд ярмаар байгаа юм байна одоо. Би одоо ийм юм ууг нь ярих гэж ярих гэж ингээд бодож исэн подкастт орё гэж бодоход тэр чинь хүн чинь нэг юм төсөөллөө шүү дээ. За энийг нэг ярьчуул гээ те. Чамд тийм гоё ярмаар байгаа юм байна уу? Одоо одоо нэг байхгүй. Гэтэ чи одоо штэ өөрийгөө ер нь хүүхд гэж боддог уу? Яг зүгээр шударгаар яг одоо тэгээд чамааг бол гэтээ ингээд аав ээж бол хүүхд би чамааг хүүхд гэж харж ирдэ штэ. Одоо энэ Өөрөө юм уу те? үү? Гэхдээ тэгэнгүүт болохоор чи дотроо би хүүхд биш те. Гэт би ч болон том бохгүй энэ гэж боддог уу? Ер нь л би одоо юм хамаагүй ойлгодог болсон штэ энэ гэж бодож байна. Хамаатантайгаа харьцуулбал том юм шиг. Юу гэсэн үг? Одоо манай нэг хамаатан одоо нөгөө тэрүүл мөрөл гооз. Тэдэг чинь нэг амар тийм нэг жоохон хөтлөгчтэй. Би даа. Цэцэн муулна. Ах. Бүр ах юм. Надаас ах тэгээд Сүмэртлээ чамаас жоох юм шиг. Гэтэ тийм. юу яад вэ? Одоо жишээ нь том хүүхд том хүн үгүй за хүүхд ээж тэгвэл ямар яг үеэс та том хүн гэж юу яах юм? Нас Өөргөө мэдрэх юм гэж үү?
Үгүй тэгж бодож байна. Яг тэр зааг нь юу? 14. Үгүй нас биш. Окей. Яг юугаар юм? Мөнгө болох юм болов. Мөнгө болохоор уу? Тийм болов. Нөө нэг ирж байгаа Айш цанаар л. хариуцлага нь ингээд ихсээд ирэхээрэл Мөнгө хэрэг тийм өгдөг гэж бас магадгүй. харин тийм. Одоо жишээ нь одоо нэг юм 30 мочтой ч юм уу хүмүүс байдаг штэ. Аа. Яг галнаас Сүмслээ өгөх дээрээ харахад нэг юм том хүн юм өртлөө. Яг нэг юм хүүхд шиг анаас нь тийм нөө нэг аав ээж нь тэгээд өсгөцсөн ингээд бүх асуудалт нь ингэж Бачуугараа гэж. тийм бүх асуудлыг ингээд өөрөөр нь шийдэхгүй ингээд яг хүүхдээр нь ингээд мөнхийн байлгацсан. Тэнгүүт нөгөө нэг урдаа гарч ирсэн асуудлаа өөрөө ингэж зохицуулаад ингэж юм хариуцлага даах чадвар нь өсөх тусмаа л яг том хүн лугаа шийддэг юм санагдаж байна. Одоо бол. Тийм. Тийм л юм шиг байна. Чиний хар юу гэсэн бэ? Нас гисэн үү? Тийм. 14 нас За гэсэн хэдэн нас хүрвэл одоо том хүн бол 14 л. 14. Вау. Чод хэдтэй? 11. 11 15 төвн том хүн гэж юу? Тийм. Надад л. Хэрэн тэгдэг. Гэтэ 10 жил жоохон байхад нэг юм 11-р ангийн тэгээ дээдлийн үеийн 3 дэшээ мэш амар хөгшаар Би яг гэдэг тэр тийм. төлчихсөн тий. Бүр юм амар юм өргөн джинстэй юм помсайд гэдэг пүүз хүмүүстэй юм хүүдийн өмс нэг юм 20-30 амжилт юм шиг харагддаг байсан чи. Тийм тий. Тэгээ өөрөөсөө яг яангууд. Энэ яг хичээлээ тарай арх удаг байна гэж боддог байсан гэж. Манай нэг байрны гадаа нэг бахны тоглолтын хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар ч бүр амар сэн юм өндөр тэгснэ нэг амар юм нүүр мөрөө үсээрээ нууж муцсан тийм анх нэр тоглож. Тэгээ бас Тийм хүмүүс байд юм одоо. байгаа шүү. Байгаа шүү. Байгаа мó. Ер нь андаа Чи манитийн ах нарын үе мүйд байдаг гэсэн биз дээ. хүн алга болно гэж байхгүй анда. Одоо тэр тараншааны хүүхдүүд алга болсон гэдэг идэв шүү дээ. Чи алга том болцсон гэдэг байгаа тийм тийм. бүбэ болсон байхгүй да. Одоо зарим нь тийм ээ. Одоо том болж штэ тэр чинь. Тийм. Тийм л ахгүй. Тэр чинь баян хүүхдэрээ байхгүй шүү дээ. Ингээд тараншааны хүүхд тэгээд л ингээд хүүхдэр өгч чинь ингээд томорцсон л ахгүй. Зарим нь тэр салбраасаа гараад Үе таршаанд амьдраад байдаг чи юу. харин тийм тэр чинь ингээд хөвсөн. Дараагийн за Миний хөө сүүлийн үг ингэж Миний хөө нэг тусдаа таршаанд байгаа. амар утгагүй. Тэр хөхтэй бас юм чи. Ярамгийн хойныг тараншаа нэгцэн байлээ. Ярамгийн горын хойныг тараншаа байлээ. За амар таагцсан байл. Чи таршаа гэхлээр ойлгож байна уу? Одоо тэгэхээр тийм хүн байхгүй те. Тараншаа дэмждэг хүн байхгүй те. байгаа хөө. Тэр чин андаа тараншаан гэдэг чи юу вэ гэвэл зүгээр л тэр чи дулаан цэгт өвөл Тийм. орж байгаа бүбгүй шүү дээ тий. Тэгээд тараншаанд амьдраад байгаа хүн бол байхгүй өвөл Тэгээ одоо бас нөгөө нэг орц марц гээл тэгээ ингээл тийм хүмүүс байгаа тэгээд аль нь ингээл тал. Нөгөө юуны тэнд бол амар байд шүү нөгөө юу лээ. Хар хөрөнгөний тийшээ. А тийм үү. Зам дагуу. Тий. Тэгээ бас тэр чинь ингээд бас бизнес хэрэгтэй. Бас зах байгаа тий. Энд тэндийн хэрэггүй хүмүүс IC-нүүд ингэж зардаг. Тийм гэстэй удирдлагын таг Одоо зай бай. хатсан зай одоо нэг ширхэг өрөөсөн гутал мутал ч юм уу те. Тооны сонир шүү, таг тий. маг те. Яг үнэхээр хайгаа явж ивэл яг хаа. Хатсан Харин зай хайж ивэл. Тий. Өдөртний мань таг алгуул. гол нь тэрийг хідээр зарах вэ гэдэг нь амар сонирн байгаас те. Одоо өдөртний агийн тагийг яг хід тэг хідийн те тэр амар сонирн байгаах те. Хатсан зай хайгаа явж ивэл Хатсан зэ гэдэг нь хамтаа зэ. батаре хатсан. Чи өнөд. За сүүлийн асуултаа да. За. Тэгээ энэ юу руу оруулъя. Асуулт гэж сэдв гүүгээд байгаа шүү дээ. Тий. Равил Балтико гүүгээд байгаа тий. Хэр удаан гүүж ийн ер нь яагаад гүүгээд байна? За яг видеос турхаж байгаа. Үгүй амархан биш юм байлээ. Би гүүх гэж үзсэн. Турах гал би бас амар турдаг байтар болоод би 3 өдөр гүйсэн байх. За болио байж. Харин өөр юм гүйтгэх юм байсан. Чи юу өөрчлөж байгаа юм бэ? Монгол улсаас юу Чи мөнгө олох юм байгаа гэж. Чи тэр аппликейшн татсан юм уу? тэр Гүүгээд мөнгө олох. гүйлтэд тухай ярил л да. Гүйл чамаг нэг юм инфлюенс хийсэн л энэ гүйлтэн дээр. Манчо юу яасан? Ер нь бол ном уншдаг болсон яг үнэндээ. Тий. Ном уншиж байгаад надаа Дэвид Гоггинсийн ном уншсан байхгүй би. Тэгээд Дэвид Гоггинсийн номыг ер нь л тэр чинь одоо ингээ айгүй хэцүү амьдралтай байжгаад нөгөө нэг юм Navy Seal мэл явж байгаад тэгээд ер нь ингээд нэг юм ахвал тэр номон дээр юу ч намайг өвтгөж чадахгүй. Тэгээ чи ингээд менталитетээ илүү хүчтэй болоод өдөрч ядаж нэг юм даваад те. Чиний ингээд тим мэдрэмжэндээ илүү донтох нь гоё юм аа гэдэг юм. Тэгээд би бас одоо тэрнтэй санал нийлээд байгаа байхгүй. Миний яг
одоо би чинь 26 настай. Миний ер нь бол жоохон ингээд юу өөрчлөгдөд байгаа байхгүй юмыг харах өнцөг. Тэгэнгүүт бол биний ойлгосон болохоор үгийн одоо ингээд яг уу ингээд би одоо жишээ нь өөрийгөө яг ингэж ярьж байгааг нэг 18 19-д үзсэн бол энэ бацаа pop шачин да гэж боддог байхгүй. Гэтэ яг үнэндээ бол яг яваад ирэхлээр үнэхээр тийм биелээ. Яг үгүй гэвэл одоо би 26-наас би 22-т бол тэхгүй байхгүй. Яг үгүй гэвэл одоо бол би бол бас үнэхээр хайтайхан амьдрмаар байна те. Тэгээд яг нэг юм бодож мэргүй байна те. Тэгээд янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай баймааргүй байна. Тийм тэгэнгүүт болохоор эрүүл баймаар байна. Тэгэнгүүт Монгол Улаанбаатар ч ямар аягүй утаатай байлаа те. Тэгээд гүүгээд ангууд чиний уушиг зөрлөгдөд аягүй их зэрэг гарч эхэлдэг байхгүй бас. Тэгээд нөгөө талаараа би чинь их хөлс гарган чи. Тэгээд нөгөө хэмжээгээр тийм. Тэгээд турн аягүй их нөлөөтэй л доо. Тэгээ нэмээд сэтгэлзэн хувьд тэр чинь нөгөө нэг өөртөө тавьсан шалгуураа яг ингээд туулаад гарсны дараа энэ амаг ингээд бодол цэгцрээлтэй нэг юм тайвшрал ингээд. Тийм. Заяа надтай гүйсэн байхгүй юу? Заяа бол 3 4-д үстэй. Тэнгүүт бас нэг амархан бол биш те яг нэг юм. Гэтэ ингээд яг гүүгээ дуусны дараа ингээд би зүгээр ингээд гэртээ ингээд хөвтөж байгаа байхгүй би ингээд уцаа оролцсон те ингээд нэг юм яг яах гэдэг нэг тэсгүүдээ ингээд нэг хийсэн ч юм байхгүй ингээд. Тэгэл би яг тиймэрхүү юм бодсон байжсан байхгүй юу? Бас жоохон даарк байна да. Жоохон лүүсэн өдрөөс. Тэгсэн чинь балкон над руу гүүхүүгээл тэнгуут би шууд те өө тгий хаяа хаана гээл. Тэгэл ингээд гүүгээл ангууд ядчил би ингээд өдөрчин зүгээр байгаагүй ингээд яваад те ингээд нэг юм 5 км ч юм ингээд гүйцэн гэж бодохоор чи өмнө нь байсансаа хамаагүй юм юу аахгүй. Өнөөдөр гүйцэн байхад тимч муу өдөр биш гэдэг шиг үү? Тийм. Нөө дасгалаа хийсэн байх гэж өдөр тийм тэр чинь бас яг л хэрнтэй албатай байна. Тэгээ яг ингээд дараа нь ялч хүү би хөнгөн оригдсон юм да. Тэр бол яг ингээд сэтгэл зүй биш бас жоохон физикал яг юм байдаг хгүй. Би чинь ингээд цэвэрсэн. Яг яагаад вэ гэвэл хүрээлэн бид хоёр төрдөг те. Тэнгүүт 10 км болдог хгүй. Тэгээд яг ингээд юу яагаад нэг ингээд тойрно штэ. Нэг тойроод юу ангууд эхний тойрог бол хэцүү. Хоёр дахь нь бол гоё гэдэг те. Яг хоёр дахь зүгээр яг эхлүүлчихэд. Тийм. Яг эхний ингээд тойрол дуусчвал яг нэг за нэг тойрсон юм чинь болидо гэдэг бодол байгаа штэ. Тэрийгээ даваад ирнэ. Тэнгүүт яг зүгээр нэг өмнө ихсэн цэгээсээ ингээд жоохон ингээд таашаа явчихад тэнцээсээ буцгаарч амар л үсэн штэ. Тэгээл заа гээл. Тийм. Тэгээд угийн юм яг тийм юм билээ. Одоо жишээ нь би одоо ингээд хүч байдаг. Гэхдээ яг тэрийгээ бодоод ядарчдаг. Тийм, бодоод ядарчдаг. Зүгээр л хүн чинь бол ингээд ууг нь амар бүтээл штэ ингээд. Зүгээр тэрийг яг сэтгэл зүйн л чадахгүй дээ гэсэн юм л орчих юм бол тэгэл яг биеийн тэрэндээ тохируулаад ингээд байгаа л гэж. Тийм баг шүү. Гарсан өөрчлөлтүүдээс дурдвал турсан. Амар турсан штэ. Бүр ингээд буцаад яг миний анх харж исэн нөгөө нэг яг юм бал. Анх офмингтэр харж исэн болдог гэсэн. Тийм. Тэгээ ер нь бол юу юм бэлээ. Айгуу турдаг. Тэгээ хүссэн цагтаа нөгөө талаараа чи юм идэх боломжтой болчих жоох байхгүй. Тэгэхгүй бол яг өмнө нь жоохон орой юм идчихлээдээ гээл хайл нэг ингээл стресстэй юм санагтаал ингээл ер нь л тэгэл би тэрийг хөнгөлж байгаа л миний сэтгэл зүгэл хөнгөлж байгаа. Тэнгүүд сүлдээ одоо гүүхтэй ганцаараа гүйсэн үү? Тий ганцаараа гүйсэн. Ганцаараа чи байг татамжтай гүүн гэдэг бол бас хэцүү. Чи одоо хүмүүстэй хамт гүүхлэр чи тэр чи ингээд нэг нөгөө талаас ингээд чи хүмүүстэй хамт гүүгээд ингээд байхлаар чи ингээд ганцаараа ингээд хэцүү байгаа юм шиг мэдрэмж авна шүү дээ. Тэнгүү чамтай адилхан дахиад ийм 3 хүн гүйж яхад чи ганцаараа биш гэдэг мэдрэмж аваад гүүх чинь бас шал өө. Тий. Тэгээ бас гүүхтэй амар анхаарах юм чинь чи темп амар хурдан гүйжүүлдэг байхгүй. Зүгээр л ингээд марафонд орж байгаа шиг баггүй. Яг гэвэл чиний зүрхний цохилт чинь тийм баг үжиж ингээд нөгөө нэг чиний зүрх чинь илүү тэгж сайн ачаал. Одоо наад чинь бол яг юу вэ гэвэл юу юм бэлээ л дээ. Эрүүл мэндийн талаас чиний зүрх нь маш сайн. Тэгээд ачаал бол нөгөө зүрхний өөхлөлтгөө болгоно. Тэгнь. Тэ? Тийм. Тэгээд бас нөгөө нэг би нэг Facebook reel үзсэн байхгүй нэг гүйж байгаа үнэ, гүдэг үнэ. Лекц шиг юм. Тэгсэн чинь тэр ахын ярьж байгаа болохоор хүмүүс заалаа аваад турдгүй штэ. Оо за. Ер нь турдгүй штэ. Дандаа тэгээд тэгтээ амар хүс гардаг тий. Тэнгүүт тэр ингээд нөгөө intensity бүр ингээд зүрхний цохилт амар өндөр хэмдээр яваад ангууд турдгүй гэж байгаа юм. Тэнгүүт харин ингээд нэг тогтмол бага темпэн дээр ингэж турдаг аа. Удаа ачаал болох. Тийм. Жишээ нь гүйлт байхгүй.
Тэнгүүт угийн амар ингээл хөдлөөд байгаа бичлэг. Өө хэр удаан гүйжид нөлөөгөө өгсөн турж байгаа юм шиг мэдрэмжээ. Өө тэгэл ер нь Сар 7 хоног 7 хоног шүү. 7 хоногт авч гин үү? Аавна. Чи 7 хоног Тэгэл их баагаал эхлэн дээ гэж. 10 Том км баагаад. 3 хүүхэд 30 км. Йоо гал. Яг гоо энэ зэгж сонсъё. Зүрхний өөхлөлт зүрхчээ өөрөө ингэж ачааллаж ингэжээж нөгөө өөхөө шатаадаг. Тэгэхгүй бол зүрх нь ингэж өөхөр бүрхэгдээд ургаад идэг юм шиг байна л та. Үгүй тэгээ бас нөгөө нэг хавхлагууд байгаа шүү дээ. Тэр чинь сулардаг. Аа тийм нэг тиймэрхүү. Тиймэрхүүнүүдээ сонсч лээсээр. Тэгээ тэр чинь орин чинь нөлөөлнө. Үгүй зүрх судасны асуудал аягүй чухал. Би нэрээ тэгтээ та хэд нэг юм хэлж заяа. За. Wim Hof гэдэг би нэг юм олж илрүүлсэн юм аа. За. Та хэд нэрээ туршаад үзээрэй заяа guys. Би санджаач ярьж лөө. Чамд ярьжсэн баха. Вимээ тоорч ярьжсэн. За. Энэ Wim Hof гэдэг би орныг мартчихжээ. Норвег үлээ. Энэ бол нэг тийм Скандинавын орны нэг про гэхгүй. Нөхөр бол яадаг вэ гэвэл амьсгалын дасгал заадیں۔ Тэрний яадаг вэ гэвэл ингээд чи 30 удаа ингээд амар гүнзгий амьсгалаад тэгээд дараа нь нэг амьсгаагаа төвчин заяа. Хамгийн үгүй амьсгаагаа гүцэд гаргаад төвчин. Гаргаад төвчд. За. Тэгээд тэнгууд чи 1 минут тисдэг. Тэгээд энэ процессыг 3 удаа явуулангууд чи амьсгаагаа бараг 2 минут тисдэг болчихдог байхгүй. Манай одоо бол 3 өдөр болго идэг заяа. За. Тэгээд би 3 минут амьсгаагаа төвчж чаддаг. Одоо бол Амьсгалцсан амьсгаагаа эсвэл гаргацсангаа. Тийм үү? Гарцсан чинь бүр хэцүү шүү дээ. Тийм харин тийм. Тэнгүүд энэ нь болохоор тэр Wim Hof гэдэг хүн болохоор яг номон дээр юу гэж дөрж байна нэг үгэд чи тэгснээрээ ер нь л зүрх судалж ирүүл байна. Зүрх судалж чинь бүх чиний эргэтэн рүү чи явж байгаа. Тийм болохоор амьсгаа түүцнэр. Тийм. Ядаж жоохон тийм дасгал хийгээд зүрхээ ирүүлжүүлээл гэх гэдэг. Тэгээд тэрэн дээр бол одоо жишээ нь Wim Hof-ын хэлж байгаагаар одоо хүүтэн шүршүүрт хүн ядаж 30 секунд орж өдөр болгоо гэж байгаа байхгүй юу? Тэр бас гоё юм л. Тийм. Тэнгүүт биний чинь бүх судас нарийсаад нөгөө нэг тодорхой хэмжээнд чи ажилуулад байгаа байхгүй би. Тэгэхгүй бол одоо би тэр чинь бүгдээрээ л амар комфорт руу яваад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Мэдрэл Даарч чадгаа болцсон тийм. Тийм. Манай бол одоо жишээ нь өглөө өсөж чадгаа болцсон тий. Хаанаас. Үгүй гэхдээ ер нь бол бас тодорхой хэмжээнд комфорт ч гэсэн ер нь бол жоохон тийм manly юмнуудаа адилахгүй бол тэгээ тестостерон байхгүй болчих юм. Тэр хөдөөс нь доошоо бас гоё юм л. Би шүршүрт орж байгаа яг банд дүүргэж байгаа хөдөөс. Яа тий. Мань одоо ингэж чийт нэг юм хийх гэж байна. Мань хэлчихв. Та ярт сонирхолтой байх нь. Өнөөдрөөс хэлж байгаа. 7 хоног 7 day challenge гэдэг юм хийх гэж байна. Яг одоо дүүл бүгдээрээ л үзэл та. За хийж чадах юм уу гэдэг. Одоо бүр яарч чинь би хамтрагчтайгаа одоо хамт ажиллаж байгаа найзтайгаа бас нэг трейдер залуутай яг энэ газар 7 хоног бут камплж байх гэж байгаа байхгүй. Бидний хийх юм юу одоо хийх юм юу гэхлээр ямар ч сошиал ямар ч тоглоомгүйгээр 7 хоног байна заа. Тэгээ хажуудаа жимтэй. Тэгээ бид нар эндээс гарах юм бол жим рүү орох гэж л гарна. Тэгээ бүх хоолуудаа өнөөдөр бидний хөрөгчтэй авчрыг бэлдээд тавьчихж байгаа юм. Тэгээд гарахтаа зөвхөн ишээ жим рүүгээ орж ил яана. За эрт босна. Эрт босна. За тэгээд жим дээрээ бид нар яг энэ жимний эзэн өөрөө тасгалжуулалтаа хийн. Бид нар 7 хоногийн туршид яг ямар нэг юмнууд одоо хийн. Орж ирлээ. Яг Forex-ийн mindset арай өөр юм сэтгэл зүйн mindset-үүд дээр бид нар хамтдаа суралцсан. За тэгээд ном уншина. За тэнгууд өдөр бол өөр өөрсдийн гэсэн activity. Одоо нэг өдөр амар 7 хоног тийм grind. Яг нэг юм 7 day challenge гэж. Одоо жишээл нэг өдөр нь silence day. Ямар ч 7 хоног андаа. Тий 7 хоног. Турч үзэх гээд байгаа юм. Тэгээ энэ амжилт гаргаад ямар нэгэн байдалд хүрэх юм бол дахиад дараагийн түвшнийг хийх гээд байгаа байхгүй. Тэнгүүд одоо нэг өдөр сая silence day нэг ч юм ярихгүй, eye contact хийхгүй. Яг энэ дотроо байна. Өөд шиг юм шүү дээ. Бүр яг өөдлөн. Ямар амар. Тэгэд хүн өөдгөр амар санаа орж ирдэг гинэ. Шин санаанууд. Тэнгүүд нэг өдөр нь бүр no screen day. Тэр нь ямар ч компьютер байхгүй. Тэр өрөөний ажлын өрөөнд л орж иж байгаа бүх тог таслан өглөөнөөс орой хүртэлх бүх утсуудыг хураад. Тэгэд бид нар өглөө жимдэж орж ирээд наач лайв стримээр явах юм уу? Энэ бид нар бүгдийг контент болж байгаа. Аха. Бүх юм талаас лайв стрим нэг юм шүү. Лайв стримдэж бас болох л ах ярилцээ. Гэхдээ эхний байдлаар контентч болохаар бэлдэж байна. Контент бичиж байгаа. Ингүүд энэ мэдчлэн 7 өдөр өөр активитинууд та. Ингээд. Тэгэд яг одоо их чи маань ингээд бүх нөө юунуудаа хавцэрсэн. Машинд одоо нөө хүн жилийн өнөөдөр ирсэн. Манай багийнхан хүнс мүснүүдээ цуглаад одоо
энэ подкаст тусгаар эн чинь ирээд бид нар өнөөдөр яг энийг амар хэлээд яг одоо Тэгэл чи өнөөдрөөс эхлэж. Яг одоо их энэ подкаст өнөөдөр. тэгэхээр 7 хоногийн дараа гарахгүй гэсэн. Аагүй энэ бол гарах. Тэнгүүд манайд болохоор ажлаа скрин дээр ихтэй андаа. нөө скрин дээр нэг өдөр байхгүй тэр. Тэнгүүд ажиллаа хийх нь хийн. Тэгээ угаасаа гол зорилго нь нөө mentality болон арилжааны сэтгэл зүй гэдэг бас юм суралцж байгаа байхгүй. Тэгэхээр арилжааны юу хийн? Нөө нэг юм одоо юу гэдэг вүлээ тэр чинь analyze эдэр юунуудаа хийн. Бид нар дунд нэг про трейлер. Тэгээ яг уу let's be honest те 7 хоногт бол торхгүй шүү дээ шүү. Тий турхын тухай биш. Энд өөрчлөлт юу хүсэж байгаа вэ гэхлээр өөдөж 7 хоног өөдөж үзэх гэдэг байна. Ер нь. Тийм үү? Яг өөдөж үзэх. Чи чадах уу? Анда яг уу энэ хэцүү байж магадгүй гэж бодоод байна. Харин амар хэцүү. Хэцүү байж магадгүй. Амар хэцүү байхаа наа. Нэг өдөр сонсогч байгаа шиг нэг амар өдөр silence day гэдэг нь ч гэсэн бас чанга угаас тий. Хүнтэй юу ярихгүй энэ гэдэг чинь. Тэгээд no eye contact. Мань л үзсэн. Тэгээд Мань л хүнтэй таахгүй 4-5 анчлаас. Москвад Гэхдээ ингээ хүмүүс байгаа юу ч ярихгүй гол тэр чинь. Мань нь штэ ингэдэгсэн бохгүй. Москвад нөгөө нэг өвөл олонгууд Монголоос ялгаатай юм нар гардаг байхгүй. Тэгээд жоохон депрессинг заяа. Тэгээд манай сургууль чи инженерийн сургууль. Тэгээд Москвагийн эрчим хүчний их сургууль бас жоок шахгүй. Тэгээд ер нь бол тэгэл ер нь бол бүгдээрээ мэдэн заяа манай сургууль. Ер нь бол жил болгон тэгээд нэг амар олон хүүхдүүд ирдэг. Тэгээд тэр жилдээ яг үнэндээ за 1 2 төгсөж байгаа юм уу? Бохгүй юу? Тэгээд бараг төгсдгүү. Тэгээд тэр хүмүүсийн нэг чи штэ. Ер нь бол хөөрхөн жичтэй байхгүй юу? Тэгээд төгссөн хүмүүсийн нэг чи штэ. Тийм үстэй. Тийм мань бол өстой бас л ёо. Чангалсан уу? Ингээд нусаа ингээд ийм л хэлсэн. Чи комеди хийж байхдаа сурж исэн штэ тий? Тийм яг санаад байна. Тэр чи 4 дээр хүрсэлтэй ковидаар үрээд ирсэн. Тэгээ онлайнаар сураад очиад төгсөж. Тэгээ би угийн 2 дугаар семестрээрээ сурах байсан шүү дээ. Тэгэнгүүт хурж ирээд юу янгуут би сая юу ярьчлаа. Тийм. Тэгээд сургууль дээр тэгээ сурангууд нөгөө шалгалтандаа бэлдээд семестрийнхаа шалгалтандаа бэлдээд нойроо шилждэг гэсэн байхгүй юу. Тэгээ яг шөнөн нөгөө нэг амьдрал тэгэл өдрөөр нь унтаал. Тэгээ яг тэгээд юу яасан чинь 5 онцон битний. Үнтэй юу ч яриг. Гоё шүү дээ. За нэг юм хөө байна. Тий. За дуусах уу? Өндөрлөх үү? Арай удчлаа хийх. Тэгүү. За тэгэд урилга хүлээж авч ирсэн Санжаад баярлалаа. Ахыгаа дагуулж ирсэнд баярлалаа. Сонирхолтой байсан байж магадгүй. Санжаад бас ирээдүйдээ яг нэг Санжаа болоор гэж. Алын танил хүн болох тийм замд нь бас амжилтсан тийм ээ чи чаднаа. Одоо ингээл нэг чиний энэ олон танил болохын хуудас ингээл нэгээр нэгдэж тийм ээ. Тий. Ер нь бол нөгөө нэг ийм насан дээрээ нэг ийм яг хөөрхөн нас үйд штэ юм ярьдаг. Яг тийм насан дээр яваад юм би мэдрээд байгаа байхгүй. Амар хөөрхөн документжүүлээд амар гоё цоглог байна. Амар гоё. Эзнийсийн дараа ч гэсэн чи зүгээр эргээд нэг өөрийг ингээл үзэхэд те. 2-3 хоногийн дараа дугаар нь орох бах. Тэгэхээр үзээрэй за өөрийгөө найз зүрх. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Балтко буюу Равиоли оролцлоо. Тэгэл бидний тавд байсан бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Бат бай подкаст.